2021 онд бичижсэн нийтлэл дээр нь хүсэлтээ өгөх чиний хамгийн том айдас. Өөргөө ингээд олохсоор гол дуусчих юм л доо. Төрсний хэрэг юу байгаа юм дээ. Голын хатгаасаа олох гэж бас амьдралынхаа нийлээдгүй цаг хугацаа өнгөрүүлдэг юм шиг. Маш их асуултын тэмдэгтээ хүүхд сургууль руу ороод цэг болоод гарлаа гэж төсөөлдөг байхгүй би. Юу ирлэх. Одоо тэгвэл зөвлөгөө нь энэ болог. Хохин тий. Эсвэл зөвлөгөө нь тэгэхээр зүгээр л өвгдийнхөө мөрийг хөөж ин дөө. Тэр өвийг таниад нэгснэ би зөвхөн өөрийнхөө зорилгыг биш. Зүгээр аль зэний байсан зорилгыг таньж мэдээд тэрийг олчлоо гэдэг чинь. Тэр ер нь Монгол эр хүн ямар байх хэвтэй, ямар философитой байх хэвтэй. Ингэндээ бол хүн болгон өөрөө баатар гэдэгт итгэх хэрэгтэй. Баатар гэж ингэ сэтгэдэг, тэгж хөдөлдөг. Хүнийг урмаар тэтгэн, ухаанаар тэтгэн, тэнгэрээр тэтгэн гэж байна. Хөгөлцөн хөгжин бол яаж дуурна шүү дээ. Хөгөлцөн морин хуурыг гэр дээр тавихад салхинд дуурдаг гэж байна. Бүгдээрээ шинэ оргил подкастнда давтаа морил. Өнөөдрийн маань зочин Батболт гэж мундаг залуу ирсэн байгаа. Та бүхэн магадгүй гэртээ фит гэдгээр нь мэддэг бах. Гэрээр гоё дасгалуудыг хийдэг. Тэгээд бас өөр Баатар Legacy гэж бас мэддэг бах. Тэгэхээр ер нь бол маш фит оюунлаг. Ер нь бол нэлээд гоё ярианууд гарна. Бид хоёр бас өмнө хамт 2 подкаст хийжсэн тийм. Батболт миний подкаст нь 2022 онд нэг удаа орж байсан. Би Батболтын подкаст нь 2024 онд нэг орж байсан. Тэгээд ер нь 2 жилд нэг ордог юм тийм. 26 онд болоод. Тий, тэгээд хин бол бас 2 жилийн хугацаанд бас мэдээж өсөж дэвжин шинэ юм суурна. Тэгээд хуваалцах юм зөндөө гарч ирэх бах. Хооллолт, эрүүл байх тий. Монгол ондоо шил өв соёл түүх гэдэг зүйл дээр сүүлийн үед нэлээд бас цаг хугацаа зарцуулж судалж байгаа. Тэгээд тэр талаас нь бас ярина. Тэгээд хувь хүний талаас нь бас ярмаар байна. Тэгээд ямар ч гэсэн би оргил байна. Шинэ байна. Тэгээд подкаст маань орсонд баярлалаа. Тэгээд сүүлийн үед сонь сайхан юм байна да. Хурж оролцсон баярлалаа. Нас жоохон эргэлзээ орж ирээд хүнд эргэлзээ орж ирдэ штэ. Оргил подкастт өрсөж шинэ подкаст нээж байгаа гэсэн чинь. Жоохон эргэлзээ орж ирээд тэгээд түрүүний нэг таны хэлгээд цааш нэг итгэлээ санаад тий. Нэг үйлдэл тэр эргэлзээч хүнийг хорж байгаа зүйл байгаа байхгүй тий. Тэнгүүт нэг үйлдэл хийгээд тэгээд явц идэрч ингэ сууж байна. За сүүлийн сонь сайхан гэвэл яг гэртээ фит дээрээс нэлийн ер нь бол төвлөрсөн байна. Гэртээ фитээр төвлөрөө сая 2 дахь салбараа нээсэн. 2 дахь салбар дээр яг төвлөрөө. Тэгээ хүмүүс бас яг үндсэн санаа манд хүрээд би ч одоо энэний араас 7 жил хөдөлтөж байгаа шүү дээ. Тэгээ сүүлийн 25 онд бол нэлийн хүмүүс хүлээж авсан. Тэгээ тэрнийхээс өрөн дээр 2026 он руу ороод тэгээ сая бас гал морин жил гарлаа тий. Энэ бол яхахгүй 60 жилийн тохиолддог жил гарч байгаа. Тэгээ монголчуудын хөвгдөж гэсэн их хүчээр ашиглахын жил гарч байгаа. Энийг бол маш их бэлгшээж монголчууд бид ашиглах хэрэгтэй гэж юу нь харж байгаа. Тийм учраас өөрөө ч гэсэн ашиглах гад бас гэртээ бидгээ нэлээ явуулъя. Тэгээд энийгээ сайн явуулчихвал Баатар Лигаас өөр төсөл рүү хурдан орох хүсэлтэй байгаа байхгүй. Одоо нэг дотроос нэг тийм дуу олоо ирээд байгаа. Чи одоо ямар удаа юм бэ те. Одоо хордон наад нэг юм аа ингээд ард нь гараад тэгээд дараагийнхаа юмруу ингээд оролдоо ингээд тэгээ магадгүй чиний ингээд энэ хорвоо дээр ирсэн энэ даалгавар дүүрэх ёстой 9 хүсэл чи ер нь бол ингээд өшөө явах хэрэгтэй байна те. Тэгээд энд магадгүй яг үрд чин бид нарт нэг юм өгөгдсөн одоо язгуур одоо сүнснэд ойлголтууд ч гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаасаа ингээд өгөгдсөн энэ язгуур талаасаа ч гэсэн илүү бас 25 онд нэлийн сэрсэн байх. Тэр талаасаа ч гэсэн ер нь бол дотроос ингээд хатгаад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр Баатар Лигаас руу хордоо ормоор байна. Гэхдээ гэртээ фитэйгээ бас илүү төгөлдржүүлээд ер нь л явуулсан та сүүлийн сайн сайхан гэл. Тэгэхээр сүнсний дуудлага нь цаанаас сонсогдоод байна гэсэн үг тий. Тийм. Энийг яг монголоор нөгөө голын хатгаас гэдэг юм л л. Нөгөө голоос нь ингээд хатгаж штэ. Голын хатгаас. Тэгэхээр голын хатгаас нь ингээд нэг хүнийг ингээд хатгаад эхэлчих юм бол ер нь хүн бол ингээд явдаг юм байна л да. Тэгэхээр бид нар голын хатгаасаа олох гэж бас амьдралынхаа нийлээдгүй цаг хугацаа өнгөрүүлдэг юм шиг байна. Гэхдээ энэ нөгөө өөрийгөө олох гэдэг ч юм өөрийгөө таних гэдэг ойлголт руу орчих шүү дээ. Тэгэхээр бид нар шинэ өөрийгөө танихгүй байж байгаа юм өөрийгөө олохгүй байж байгаа ингээд дуусчих юм шиг нэг тийм философи ойлголт байгаа шүү дээ. Гэтэл энийг бол нөгөө яг Монгол философи талаас бол үүсгдэг байхгүй. Хэрвээ хүн ингээд өөрийгөө хайсараагаа дуусчих юм бол төрсний хэрэг юу байгаа юм те. Өөрийгөө ингээд олохсороо дуусчих юм бол тоо төрсний хэрэг юу байгаа юм те. Энд чинь ерөөсө хүчрэлтгаан ингээд байх болчих байгаа байхгүй те. Тэгээд одоо бас ийм юм руу гитэрхий хүчтэй орохоор яах юм байгаа юм. Гэхдээ одоо орохоос өөр аргагүй болж байгаа байхгүй. Тэгэл хоосон чанар бүх юм хоосон гэхээр бас ямар ч утга байгаа юм тий. Хоосон юм дээр ирснээр хоосон буцсан. Тэгэхээр яг бас ирсний хэрэг чи байгаа юм тий. Гэдэг ч юм уу. Ер нь жоохон философийн зөрүүнүүд бол ингээд гарч эхэлсэн. Одоо ингээд онл ном судлаа. Тэгээ өөрөө дотроос ингээд ойлголтууд руу ингээд ороод ирэнгүүт. Тийм. Тэгээ тэрний дагуу ер нь бол ингээд одоо голын хатгаасаа хөөгөөд тэгээд ингээд явж байна да. Тэгэхээр яг энэ дэр би жишээ хэлэхэд одоо Тулуй хаан бол 13 тайдаа өөрийгөө олсон гэж байна. Тийм. Тэгэхээр бидний өвдөц бол ер нь 17-оос нэг 16 насны хооронд өөрсдөө олцсон байдаг гэсэн юм шиг.
Тийм учраас одоо 18-тай тэр халимгийн их нүүдлийг хүртэл наашаага хийсэн байдаг шүү дээ. Тэгэхээр 18-тай залууд одоо 200 мянган хүмүүнийг удирдах шүү дээ ер нь бол тий. Гэтэл одоо бид нар ингээл 18-тай хүүхдийг харахтаа жоохон юмны алах юм тий. Амьдрал дээр болоогүй юм гэл ингээл бараг тэгэх гээд нэг ялцгаар бол гадаг шүү дээ. Гэтэл ер нь бол одоо түүхэн талаасаа хараад үтсэн гэдэг юм арай ондоол харагдаад байна л дээ ер нь бол. Тэгэхээр одоо өөрийгөө нөгөө таймшруулах гэхээсээ илүү мэдээж одоо тайм шамдах юм гээд орглыг харахгүй шууд буцаад ороод ирчтэй. Гэтэ ерөнхийдөө бол сүн өөрийгөө зүтгүүлж авах хэрэгтэй юм шиг. Өөрийгөө олно гэхээр одоо миний бодлоор бол өөрийгөө олно гэдэг хүн өөрийгөө олоод тэр нэг зорилгоо олохыг хэлж гин гэж би ойлгоод байгаа юм. Аа. Яг тэр талаар юу гэж бодож байна? Яг чиний одоо тэр голын хатгаас гэдэг чинь тэр зорилго гэж хэлж болох уу? Тий, ер нь бол бас зорилго тий. Зорилго гэдэг чинь ер нь бол нэг юм зорж байгаа зүйл болчиход шүү дээ тий. Яг ингээл тэр зүйл рүүдээ гэдэг ингээд зорж байгаа. Бас тэр талаасаа бол байна. Нөгөө талаасаа ер нь бол би хин бэ тий. Хин байсан юм бэ? Тэг хин болох гээд байгаа юм бэ? Тэг хэнийг бүтээх гээд байгаа юм. Тэгэхээр зөвхөн энэ нөгөө надын тухай ойлголт биш болчихж байгаа байхгүй тий. Чи бид нар улс их үндэстэн тэгээд энэ дэлхийн ертөнцийн амьдарч байна тий. Тэгээд дээрээс нь одоо ингээ харахаар одоо том дайнууд төрөл болж байна. Ингээ сайн талаасаа муу талаасаа бид нар чинь ингээ нэг юм дэлхийн нэг юм гой үе дээр төрсэн нэг үеийнхэн байгаад шүү дээ тий. Тийм тэгэхээр энэ үеийнхэн бол бас нийлэн бас өөр байх байх. Тэр талаасаа ер нь бол илүү гарч ирж байгаа юм. Тэгэхээр зүгээр л өвгдийнхөө мөрийг хөөж ин дөө. Ер нь бол одоо бид нар одоо нөгөө амжилт мөрөө үлдээдэг гэдээ ярьдаг. Дээрэс нь одоо өв гэд би өөрөө Баатар лигаас гэдэг шүү дээ. Одоо Баатаруудын өв гэд те. Тэр өвийг таниад нэгснэ би зөвхөн өөрийнхөө зорилгыг биш. Зүгээр үргэлжлэл явсаар ирсэн зорилгыг зүгээр үргэлжлүүлэх гэдгийг олох гэх юм уу? Одоо зүгээр би өөрийнхөө зорилгыг одоод байгаа хэрэг биш. Зүгээр аль зэний байсан зорилгыг таньж мэдээд тэрийг үргэлжлүүлэх нь өөрөө тэрийг олчлоо гэдэг ч юм уу те. Бараг тэр нэг юм өмнөх төрөл дараа төрөл гэдэг шиг л өмнөх төрлөөс хийж авч байгаа ч юм уу. Тиймэрхүү гэж байна. Тий. Бид нар чинь одоо ингээд яг Монгол онцлоос болоод ингээд хүн байжгаад дараагийнхын төвшин нь онгод болдог гэж байгаа юм. Онгодын төвш одоо сүнсний төвшил гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар сүнсний өвд ингээд төвшил хийх гэж төрсөн. Энд чинь ингээд ер нь бол гэгэрэл рүү зоригсод гэдэг. Тэгээ мөнх тэнгэр гэдэг бол гэрэл. Тэ? Тэгээ одон гэр. Тэнгэр буюу би тэнд байдаг гэрээс ирсэн тэ. Тэгэхээр тэнд байгаа гэртээ эргэж очих хэмжээний одоо би магадгүй онгод байжгаад унсан ч хүн байж болно шүү дээ тэ. Тэгэхээр яг эсвэл доороос дэшигээ төвсөн ч байж болно тэ. Тийм. Тэгэхээр ер нь бол яг эцсийн зорилго бол бид нар тэр нөгөө хувь хүний хөгжилгээд одоо ингээд хөгжөө явдаг шиг. Тэрний цаатал дахиад ингээд тэр сүн хэсгийн сүнсний хөгжил гэдэг зүйл байгаа учраас хүмүүс ч гэсэн одоо илүү тэр талаа хөөгөө маш их бяцлаглууд тэ. Одоо маш их хүн ингээд өөр рүү өнгийх тэ. Өөрийгөө таньж мэдэх. Тэгээд илүү одоо тэр материалист юм арай багасгаад мэдээд бид нарт хэрэгтэй те. Тэгтээ илүү бэлэг оюунтлынхаа юмыг хөөж авах жишээ нэ. Тэгтээ ер нь бол хүний энэ арга бэлэг энэ хоёр зүйлийг бол яг тэнцвэртэй байх хэрэгтэй. Аль нэг нь хэтэрчгээр дэлхий яг сүрчдэг л гэдэг юм л та. Тэгэхээр миний одоо харж байгаагаар бол анзаарж байгаагаар бол тийм. Одоо Батболд бол айгүй одоо тэр саяны голын хатгаас би болохоор сүнсний дуудлага гэдэг англиас шууд орчуулсан. Soul's calling гэдэг. Тэгээд тэр нь ингээд миний анзаарж байгаагаар хүн болгонд яг ижилхэн гарч ирээд идэггүй. Нэг юм тэгдэг хүмүүс байдаг. Одоо жишээ нь түрүүн чиний ярьсан тэр 16, 17, 18-тай залууд тэгж хүмүүсийг өдөрдөх боломжтой. Тэр бас ховор тохиолдол байна л та. Өнгөрсөн цагт ч гэсэн, одоо цагт ч гэсэн. Тэгээд тэгэхээр чиний одоо жишээ нь би блог нийтлүүдийг чинь уншсан. Тэгэхээр ингээд зорилгыг бас айгүйх ярьдаг. Улс орноо ийм болгомоор байна. Тэ? Монгол орныг бүгднгийн нэм баатарлаг юуг ингээд дахин сэргээмээр байна. Ийм тийм. Тэгээд би ийм одоо зорилготой. Тэгээд бас бүр 2021 онд бичижсэн нэг нийтлэл дээр нь одоо тэгж байгаа. Хүсэлтэд өөхөх чиний хамгийн том айдас гэдэг. Тэ? Тэр одоо өөрөөр хэлбэл харамсалтай өөхөх те ингээд юма хийж гүйцээгүй ингэж хийсэн тэгч хийсэн гэсэн тиймэрхүү айдастай тэр залуу жоохон цагаас эхлээл ингээл байсан гэсэн үг байна шүү дээ. Тий. Одоо 5 жилийн өмнө шүү дээ. Тэгэхээр одоо энэ зорилгыг одоо ингээд гэртээ фит Баатар Legacy гэж энэ хоёр зүйлээрээ ер нь бол гүйцээх гэдэг нэгс үг шүү дээ. Тэгэхээр гэртээ фитийг бол ер нь бол бид нар ойлгож байна тийм. Тэгэхдээ эхлээд түүхийг ярив. Дараа нь Баатар Legacy руу нөрөө тийхүү. Тий лок гэдэг гоё шүү дээ.
анх яг ямар сэтлэр эхэлсэн те. Аха. Тэгээд тэр нэг дуудлага чинь орж ирсэн байгаа нь шүү дээ. Тэгээд тэр бүгдийг анх яаж ямар сэтлэр эхлэв? Хизээ эхлэв? Тэгээд өдөө хүртэл одоо бас амжилттай явуулж байна. Барин миний бодлоор тэр айгу юник байгаа байхгүй. Тэг ганцхан хөрөмжөр ингээд бүхэл бүтэн биеэ урлаад сэтгэлийн хатаа урлаад ингээд явж байна. Айгу гоё. Анх бол гэрч байгаагүй зөвхөн тэгээ баг биеэрээ 19 онд юу фитнест явах мөнгө байхгүй. Тий. Тэгэл эхэлж исэн гэж байна шүү дээ. Тэр талаараа ингээд юу нэг нэг оюутан болж орж ирж байгаа шүү дээ. Тэ Улаанбаатар хот руу. Яг хөө тэгэхэд 101 үйл явдал надад тохиолдсон байсан нэгсэндээ. Одоо намайг илүү нэг хүчтэй болох шалтгаан тэр 100-ын тохиолдоод оюутан болсон юм уу? Тэгээд оюутан болчоод угаасаа л оюутан хүүхдүүд чинь ингээл зөндөө хөсөл байгаа шүү дээ. Тэр дундаа хөдөөнөөс ороод ирсэн хүүхд учраас нөгөө хотын хүүхдүүд чинь ингээд ээж аав нь дугуйлан явуулсан. Ингээд маш олон юм ур чадвар эзэмссэн байт юм л да. Тэнгүүд ингээл семинар гээл одоо гараад хүний өмнө ярих хэрэг болно шүү дээ. Тэгэнгүүт чинь байхгүй болчихж байгаа юм шүү дээ. Тэгэл маш их нөгөө үеийнхнаасаа гоцорсон мэдрэмж аваад тэгээд ерөнхийдөө өөрийгөө маш их хөгжүүлье гэж ирмэлцдэг байсан. Тэгээ тэрний нэг хүний хөгжлийн юмчиг бас яхахгүй би яах юм юм чи тий. Тэгэл тухайн үед бол ингээл одоо ямар одоогийнхоо концепцийг мэдх юм ш. За хүн фит болохын тулд жимд явах хэрэгтэй тий. За тэгээд жимд очсны дараа надад юу гэж хэлэхээс мэдэхгүй. Тэгээд жимд явах хэрэгтэй гэдэг ойлголт байгаа. Гэтэл жимд явъя гэхээр би чинь тухайн үед ингээд 150 мянган төгрөг ингээд хажуу өрөөнд манай хотын хамаатнууд хол байдаг. Тэнгүүд би ч хот оюутан болоод нэг айлын хажуу өрөөнд байснаа. За энийг нэг арай багасгадаг юм уу гэж бодож байна тий. За нэг 100 мянга гэдэг фотол руу орч идэ тий. Тэгээ фотол руу орж исэн хүн чи одоо яаж ингээд жимд явах үү те. Яг гоо миний ээж аав бол ингээд би зүгээр нөхцөлөд ээж аавда хэлэхгүй шүү дээ. Би ингээд хотод ямар байгаагаа те. Тэрнээс хэлүүд ингээд намайг юу гэдэг арай ингээд илүү гоё орчин руу гаргаал ингээд ингэж болно л доо. Гэхдээ би ээж аавгаа тэр зүйл рүү битгий ингээд шаналаасаа өшөө ингээд зүгээр тэндээ ингээд төвлөрөөсөө ихч өссөн. биед авах гэдэг. Яг биед авах гэхээс илүү 100 нөгөө тотны үнэ ингээд алдаа. Тэгээд аав ээж дээр илүү хачаа яриад ингээд юмнууд ирэхэрч одоо би за 18 хүрчлээ те. Одоо зүгээр аймаа бодъё даа гэж яаж те. Одоо ядаж аймаа бодъё даа те. Би ч өөр юм гүнжлэг өссөн байсан юм чинь амар ирэх ээж аав бүр намайг нэгдүгээр семестр дагаж хотод ирчихсэн шүү дээ. Тэгээд би буцаад нөгөө тэр гурвалжны гүрний тэнцээ ингээд одоо нөгөө манаач хийдэг ээж ингээд байрлаад аав ичэр гэтэл би ингээд очдгоо гэсэн ингээд хотод байгаа мөртлөө би ингээд очихгүй. Тэгээд нэг хаяа нэг очино. Тэгээд за энэ ботолд бас байгаач бид тэр байгаач нэмэргүй мэн гэж бодсон шиг. Тэгээд дөр нь бол ингээд буцаж моцсон шиг тиймэрхүү тохиолдлууд дэр. Тэгээд за би бүтээе. Тэгээд гэртэл ингээд сонож манаагаад эхлэе гэж бодож байгаад тэгээд тэр чинь 17 он байсан юм чи яваа тэгээд 18 оноор ороод 18 оны хавар нь би өөрөө ингээд юуны волейболын одоо 17 онд улсын аврах болсон байхгүй юу? Яг гараанд тоглож байсан шүү. Би нэг гараанда байсан шүү гэдэг хэлбэр санагдтыг. Тэгээд би өндөр болъё гээд улсын шгшээ болъё гээд энэ чинь нэг бие хөгжилтэй холбоотой юм яваад штэ. Тэгээд би яаж өндөр болох вэ гэдгийг хайжгаад тэр нэг витамин идэх хэрэгтэй юм стай гэл одоо энэ ойлголтод руу орж ирсэн тий. Тэгсэн чинь би 100 ингээ гүйдэг байсан бохгүй оюутан сэрэгт явах гээд ингээ хүрээлэн дээр ингээ өглөө 5 цагт ингээ гүйдэг байсан. Тэгсэн чинь тэнд ингээд 2 охин тасгал ингээ хийлгэж мэлгээдэг гэсэн. Тэгсэн чинь нэг охин намайг урьж байна. За ингээд чи ингээ гоё биеийн бүтцтэй мэдэх үү гэл тэгэхээр би нөгөөх нь ингээ лаг аппарат юм бодвол ингээл миний төсөөсөн шиг юм байгаагүй л. Тэгэл өнөөдөр биеийн бүтцтэй үзэл за хүний биеийн бүтц гэж юм байд юм байна. Тэг гадрах дотрог булчингийн мас гэж юм байд юм гэдэг ойлголттой ороод тэгээд тэр чинь ерөнхийдөө 5 сарын 8 байсан. Тэгээд 5 сарын 14-нд манай сургууль амраад тэгээд 5 сарын 14-өөс 17 юуны 6 сарын 14-ний хооронд нэг 7 сарын 1-нд нэг Оросд нэг сургууль болох гэж байгаа. Том сургууль болох гэж байгаа гэдэг одоо энэ wellness юм conference болох гэж байгаа гэдэг. Тэгээд тэрлүү явах боломж гараад тэгээд би чи өмнөх 100 барилга дээр ажиллаж байсан. Тэгээд ингээд дараа нь яаж сургаад ингээд ерөнхийдөө бол одоо тэр нэг өөр юм зарцуулна гэжсэн одоо мөнгө төгрөг тэгэл өөр юмнууд ингээд тэгэл тэр чинь нэг сар дахиад хөдөлмөрлж байгаа шүү дээ. Галс би нөгөө би даалтаа хийж өгвөл манай сургуулийн нэг давуу тал ингээд би даалтаа хийж өгöd бас их амарч тийм боломж байсан. Тэгэл 6 сарын 14-өөс 5 сарын 14-өөс 6 сарын 14-ний хооронд өстө ажил хийгээл тэгэл мөнгөө цуглуулаад тэгэл Орос руу яваад Оросд очиод би ойлгосон байхгүй юу. Хоололт 80% юм байна. Тэ хөдөлгөөн 20% юм байна. Гэтэл бид нар энэ зөвхөн хөдөлгөөнд ингээд маш их мөнгө, маш их энерги тэ ингээд юмаа ингээд гаргадаг юм байна. Тэгэхээр ерөөсөн хөдөлгөөнд одоо ч гэртээ бид нар team philosopher явж байгаа. Бид нар гэртээ бид нар хөдөлгөөнийг үнэлдэггүй байхгүй юу. Одоо төлбөрийн систем дотор одоо би хөдөлгөөн зааж байгаагаа үнэлэхгүй тий нэгсэн доо. Харин гэртээ бид дотор бид нар ингээд хоол орон дайлчдаг байхгүй. Зүгээр тэр дайлж байгаа л дайлтал явж байгаа юм. Тэрнээс одоо өөрийгөө үнэлээд ингээд үнэлэх юм бол өөр үн харах гэдэг байхгүй. Одоо манай гэртээ бид ч одоо зах зээлээрээ бол тий.
Тэгээд яг тэр философор бол ер нь яг буцаж Монголд ирээд 19 онд тэгээд фитнесгүй фидбийг бүтэн харж байгаараа гэх лайв маяг хийгээл. Тэгээд ер нь бол эхэлж ирсэн тухайн үед одоо тэгээд гэртээ фит болсон. Тэгээд анх гар дээрээ сунаагаал төрнийг ингэж явж байгаа л тэгээд нөгөө шимтжэл ойлгоцсон шимтжэл идэл те тэгээд сайхан угаас уламжлалт Монгол хоолмоо байж байгаа ш. Тэрийг идээд ингэж явж байгаад яг бол бие бүтээсэн. Тэгээд дараа нь гэртээ өчөрсөн. Тэгээд л одоогийн гэртээ фит ерөнхийдөө бол ингэ бүтсэн дээ. Ийм төвхт. Гүнжиг өссөн гэсэн чинь надад сонь санагдлаа. Тэгж харагддаггүй байхгүй. Тэгээд айлаас хідүүлээ. Гуруулаа. Хиддэх нь. Тэгээ баг нь. Тийм. Хоёр ихчээсээ тусдаа өсөөд баг айлын ганц амьдралаар өссөн. Би бол бүр яг адилхан юм байна. Дээр 3 ихчтэй тэгээд манай баг ихч надаас 8 ихч болохоор ер нь айлын ганц шиг. Тийм манай баг ихч надаас 10 ихч. Тэгвэл адилхан юм байна. Гэрийн яг нэг онцлог нь юу вэ? Одоо жимд үүдэг тоног төхөөрөмж бусад юмнуудаас. За гэр чи өөрөө бас нэг түүх байхад ч тийм. Би ч нэг өвд эзэхэл имийг хайгаад байгаа шүү дээ. Ер нь бол тий одоо бидний өвд эз тийм хүчтэй байсан тий. Тэгээд нөгөө миний нэг бас голд байгаа угаас багаас байсан хатгаас юу вэ гэхээр яагаад ч юм өвд эзэн муулуулах дургүй байсан байхгүй. Ингээд нөгөө өхөр Монгол зонгол гэл ингээд өгнүүд байдаг чинь амьдрал дээр тий. Тэгэнгүүт л ингээд голоос уур хүрээлээдэг заяа ингээд. За үгүй л байх хэвээр даа гэл тий. Ингээд л гэдэгсэн. Тэгээд тухайд бол Чингис хаан л төсөөл байгаа. Тэрнээс түүхийн талаар нэг сүрт юм мэдгүй. Тэгээд өвдийнхөө ямиг хайж явж байгаад тэгээд ерөнхийдөө гэртээ өчирсэн чинь гэр бас 17 дугаар зууны сүүл үед одоо ингээд манай Батхан маань ч юм бол ингээд Орос, Европ бүжигнүүлсэн шүү дээ тий. Одоо өрөндийн босгон дээр 1242 он гэл тий. Тэгээд нөгөө Оросууд чинь энэ урд зүгийн нүүдэлч одоо ямар хүчтэй юм бэ тий. Одоо ингээд 100 одоо өвлгөө тэгээд цаспорон шуурга хэвээр хамаагүй бид нар чинь ингээд хэдэн мянган километр ирээл хэвээр байна идэж ингэж гээд одоо нэгсэн доо тий. Тэгээд тэднийг судал гэсэн байна л 17 дугаар зууны сүүл үеэр. Тэгээд тэднийг судлаад тэгээд энэ гэр бүтээгдсэн юм уу гэж тэр талаас нь ярьдаг хүмүүс байдیں۔ Тэгэхээр би илүү нөгөө энэ ихтгэл үнэмшлээ илүү авч үлдэх гэдэг учраас би энэ түүхийг илүү яриад байгаа юм. Тэгээ энэ өөрөө намайг сэтэлжүүлж би гэрлүү гүн орсон бохгүй. Яг хөө сүүлийн 2 дугаар дайны үед тэгээд 1800-аад оны үед бас нөгөө жинлүүр дээр жинлж байгаад ингээд яасан гэдэг ингээд 2-3 юм ерөнхийдөө түүхүүд байгаа. Гэтэ би энэ талын түүхийг ярих дуртай. Тэгээд энэ дотор бидний нөгөө морь унах монох шиг хөдөлгөөн байдаг байхгүй яхахгүй бид нар үүдээцээ. Тэгэхээр би нэгсэндээ нүүдэлчдийн хүчрхэг байдлыг тариаланчдын соёл руу авчирсан байна гэж би одоо дүгнэх гээд байгаа. Одоо нүүдэлч шиг амьдралын ямиг тэр тариаланч ингээд чадахгүй шүү дээ тий. Тийм учраас энэ бол яг нэг тийм зэвсэг болсон байна тий. Хэрэглэгийн болсон байна. За тэгэхээр энэгээр бол одоо би чинь Баатар сет Монголын нэг өдөр тий. Ингээд сетнүүд ингээ ахуй юмнууд хийнгүүт яг болоод байгаа юм. Тэгэхээр одоо яг нөгөө миний амбицтай нийлж штэ. Тэр дөрөв одоо орчин үеийн хүүхдүүдийг хөдөө аваачаал нөгөө ахуйтай хутгалдуулаад ингээл яг ч одоо нэгэнт боломжгүй тий. Тэнгүүд нэгсэн ахуй гартнаа аваад ирэх боломж өсөж байгаа. Тэгээ албаар би ягаад тасгалууд энэ одоо юу гэдэг хаалуу гэдэг ч юм уу гэхгүй морь бүгэлдэх гээд байгаа юм тий. Одоо тэр нөгөө юг роуиг би ягаад одоо нөгөө худгаас ус авах гээд байгаа юм. Одоо тий ховоо татах гээд байгаа юм гэдэг ч юм уу тий. Тэнгүүд тэргээр дамжуулаад бид нар нөгөө хүүхдүүд тэр гэрийг хийж явахдаа за энэ Монголын нэг өдөр гэдэгсээр за ховоо татах тасгал хийгэрэй гэхээр ховоо татах гэж юу юм бэ ааваа ч юм уу тий. Одоо ингэ хүүхд асуух нь шүү дээ. Тэгэнгүү тэр хүүхдэд ингээ тайлбарлаж сонирхолж өгөх нь шүү. Тэгвэл ааваа би очиж үзэж болох уу гэж магадгүй гэх юм шүү дээ. Тэнгүү за тэгвэл дараа зүүн хоёлаа нэг тим юм руу очиж үзье. Нөгөө хүүхд чинь мангар сонирхолтойгоор ингээд очиод үзэхээр нөгөө хүүхд шал өөр хүлээж авч штэ тий. Нөгөө ховоо хаана байгаа бол бараг хай штэ тий. Тэр ийм байдлаар нөгөө хүүхдүүдийг одоо бид нар чинь нөгөө айж байгаа зүйл чинь угаасаа бид нар шууд буцаад морь мал дээр гараад ингэж амьдрахгүйгээс хойш одоо яаж тэр нүүдэлчин соёл иргэншилт байгаа хөдөлгөөнийг хоолтын хэм маягийг орчин үед авчрах уу гэдэг юмны хойноос хөөцөлдөд байгаа. Ямар ч байсан хөдөлгөөнийх нь хэм маягийг бол бас авчрахад нэлээ ойртчлоо гэж баярлаад байгаа юм. Тэгэхээр энийг бол илүү би тэр талаасаа одоо Оросуудын тийм супер зохион бүтээл. Тийм учраас энэ дотор бидний энэ Баатар биеийг бүтээх тэр бүтэн потенциал байгаа. Би өөрөө бүтээгээд явж байгаа тий. Миний хувьд л өсрүүл тий. Одоо ингээд бод байдлын төрөлтэй. Одоо найз нь өсрүүл өсөр чинь сонуул сон чинь тий. Хүчний юм хийвэл хий чинь. Тэсвэрийн юм хийвэл хий чинь тий. Тэгэхээр яг л энэ зүйлийг одоо ганцхан метр квадратад бүтээх боломж байгаа. Энийг тэгээд концептэнд би 1 метр квадратын фитнес гэж байгаа байхгүй. Одоо халбаар өдөж байгаа орчин үеийн залуучууд тий. Орчин үеийн залуучууд ч нэг юм амар хэлбэрийн юм дуртай шүү дээ тий. Та нарт заавал ийм шаардлагатай гэж үзэж байгаа үдчих байхгүй юу? Одоо нэг сая бол жишээ нь өчигдөр би нэг бичлэг хийж үзлээ л дээ. Гарн дээрээ алхаж байна тий. Хэдэн метр 20-30 метр гарн дээрээ ингээл алхчихж байгаа байхгүй. Тэгэл ер нь бас манай гэрт ирээл бас би нэг жүжигцүүгийн хитэн мэх зааж өгөө буцаагаад надад бас тасгал хөдөлгөөн зааж өгөхөд бол би бол үнэхээр суг мэдрэмж авсан. Тэгээд амар инспирэшн урам зориг бас авсан. Яа тэгвэл Батболдын тэр
биеийн тэр хөдөлж чадж байгаа, биеэ дааж байгаа, дасгал хийж төсвөр хатууж л одоо юу гэдгийг тэрнээс бол би вау ийм болчих юмсан гэж тийм мэдрэмж авсан. Тэгээд одоо жишээ нь жүжигцүү зааж өгөхөд хүртэл ганц мэх заагаал өгөхөд шууд тэр биений хөдөлгөөний тэр бие ойлгодог чадвар мадвар өөр төвшөнд байгаа учраас нэг сарын дотор жинхэнэ амар тамирчин болох одоо аль хэдийн тамирчин юм чинь тий боломжтой байгаа байхгүй. Баярлалаа. Тэгээд хооллолт дээр одоо төгөл асуумаар байна л да. Хоол дээр одоо яг ямар зарчим баримталж байна? Мацаг энэ төр ирж байна уу? Ямар төрлийн олнод? Өөрөг нүүрс усны харьцаа марцаач юм тий. За хоолоо зүгээр бодитол юм яри тий. Ер нь бол бид нэг юм зарчмын үед ингээд бид нар 21 дэх зуунд амьдарч байгаа. Тэгээ бас монгол хүн. Монголын дөрвөн үйлрэл дотор байгаа. Тэгэхээр энэ гурван зүйлийг санах хэрэгтэй гэсэн үг одоо. Би яагаад энийг онцлоод байна гэдэг хитрхийн Монголоо судалсан улсууд хитрхийн нөгөө яг Монгол гээд орчин үеийн олд амжилтуудыг ингээд өгөөсгöd байдаг байхгүй. Одоо 21 дэх зуун чи бидний үеийн 13 дугаар зуунд хөрсний бохирдол байгаагүй. Агаарын бохирдол байгаагүй. Маш эрүүл орчинд ингээд амьдарч ирсэн. Чөлөөт радикалууд цөөхөн байсан тий гэдэг ч юм уу. Гэтэл бид нар одоо хөрсний бохирдол, агаарын бохирдол, бөөн чөлөөт радикал тий ингээд бид нар лөө ингээд халдж байгаа маш их юм халдагчтай юм цаг үед ингээд амьдарч байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг ингээд ойлгох хэрэгтэй. Тэгэхдээ бас монгол хүн Монголын дөрвөн үйлрэл гэдэг мэдээж концепт Монгол дотроо байгаа. Одоо тэгвэл хоолыг бол угаасаа бүхэл хоолны зөвлөхүүд ярьж байгаа бах. Солонгост очивол солонгос хүмүүс шиг л идэх хэрэгтэй. Усыг нь уул ясыг нь дагна. Европт очивол яг Европ хүн шиг л идэх хэрэгтэй. Усыг нь уул ясыг нь дагна. Ерөөсөө хүний хоол гэдэг чинь тухайн байгаль цаг уураа дагдаг байгаа байхгүй тий. Одоо жимс хүртэл тухайн урах газраа л ургана. Одоо ханга газар ургасан жимс хангаадаа л ургана. Говьд авчиад тариул урахгүй. Тэр яг тэрнтэй адилхан болчих жоохоо зүгээр зарчмын үед. Тэгэхээр миний хооллолт ямар вэ гэхээр одоо 21 дэх зуунд юу гэдэг 21 дэх зууны хоол гэдэг нь бол одоо бүх хүн мэдж байгаа шүү дээ ийм шейкүүд байгаа тий. Одоо броч гэсэн ууж байгаа шүү дээ тий. Одоо зөв янз бүрийн байгаа одоо ингээл компаниудын нэр хэлээд яхав тий. Янз бүрийн шейкнүүд байгаа. Тэр миний хувьд бол ерөөсөө өглөөний унд уух гэж монголчууд ярьдаг. Тэрнээс өглөөний хоол гэдэг ингээ ярихгүй. Тэгэхээр унд гэдэг ойлголт чинь нэг юм одоо шингийн юм байгаа шүү дээ тий. Одоо тэр өглөөний унд. Тэгэхээр өглөө бид нар унд уух хэрэгтэй. Тэг ер нь бол. Тэгээд тэр унд нь болохоор орчин үеэр бол бид нарыг одоо нөгөө усаар хангалттай хэмжээнд хангаж явах хэрэгтэй. Ер нь шууд юм бүхэл юм өглөөдөө бол ингээ идэж болохгүй. Тэгэх юм бол нөгөө шүнжэнгөө ингээд одоо 6-аас 8 цаг байцсан бие махбодыг хатцсан. Тэр дундаа ингээ улаа олоож хатцсан тий. Тэгээд ингээд нэг юм хоржоцсон байгаа. Тэрэн дээр шууд ингээ бүхэл хоол орж ирээд байгаагаас болоод тэгээ монголчууд дээрээс нь сайн ажиллахгүй байгаагаас болоод одоо орчин үеийн нөгөө одоо улаан хоолой хор тавдраар монголчин дэлхийд 3-т ч үлээ ингээ том штэ тий. Тэр энгийн хэмжижгэн дадлуудын асуудал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд бол өглөөг тэгэхээр хөнгөн хоолоор эхэлж штэ. Тэгээд айлуулах философийн хувьд бол яг нөгөө нүүрс усны 40%, жимийнх нь өөр ярих бах, нүүрс усыг амар бага ярих бах. Миний хувьд бол нүүрс усны илүү 40%, өг тус нь 30%, уург нь 30% байхгүй. Одоо нөгөө нийтийн одоо нийт хүн амын нэг 80% бол хэрэгжүүлэх боломжтой философи гэсэн үг. Тэр яг тэр зашмаараа өглөөг эхэлнэ. Тэгээд ерөнхийдөө би ч өглөө 4:30 мөч гэл ерөнхийдөө босч байгаа шүү дээ. Тэр нь бол өглөө тэгээд тэрнийхээ өглөөний унд гэдэг юм араас нь өглөөнийхөө тэр breakfast-ыг идэнэ. Тэр нь бас нэг 3 юм байгаа. Тэгээд цагт 4:30 босчвол хідэн цагт ундаа уух уу? Тэгээд 4:30 ер нь босоо шууд нөгөө тэр нөгөө юм ундаа гэдэг одоо шимтжил ундаа гэдэг ойлголт байгаа. Тэрнийгээ ер нь бол ингээд шууд босоод уучна гэсэн. Энэ коктейл нэр бол уушдаг. Тэг ер нь бол коктейлүүд тэгээд тэр чинь нөгөө жишээ яаж одоо жоох нөгөө миний зэсэл хийж дотроо бэлгийн юм л да одоо нөгөө бэлгийн компани юм гэсэн. Өөрөө боловсруулах хэрэг биш гэсэн. Тэг бэлгийн компани. Тэгээд тэрийг бол би нэг өдөрт нэг багада 5 хоолдог. 5 хоолныхоо нэг дотор уурахтай нүүрс устай тий өөх тустай тийм тий. Тэгээд өглөөнийх нь бол яг зөвхөн нөгөө одоо эрдсүүд ингээ ашигтай юмнууд одоо бактериуд эслэг тий одоо ашигтай бактериуд дэмжих тийм юмнууд байгаа гэсэн. Тэгээд ер нь бол яг тэрийг бол би нэг өдөрт 3-4 удаа иддэг. Тэгээд энгийн хоолыг бол нэг 2-3 удаа иддэг. Одоо нэгс нэг хувь шур бууз тий нөгөө өвчүүний мах. Одоо сая би тойр дээр хийхийнхаа өмнөстөө сайхан нөгөө тий. За би нэг тийм л хоолтой хүн шүү. Бас мундаг яваач. Би сайхан цагаан сарынхаа нөгөө сайхан тий ээж өгж болсон өвчүүг аав маань чансан сайхан өвчүүгээ сайхан сайхан өгөө явуулчихаар сайхан зүгээр би бас айгу болох зүгээр усан сайхан шууд буцалсан усан сайхан хийгээл жоохон халаагаал идчихөө ботлосоосоо шүл гэж уучаал ирж байгаа жишээ байгаа байхгүй. Тэгээ орж ирэх өмнө үрд чинь би ааруул өгсөн тий. Тэгээд бас ээжийнхэн тэр сайхан нандаа ааруулыг би ер нь бол ээжийнхэн юмнуудыг хүмүүс хуваалцдаггүй. Айгу ингээд гоё юмнууд ингээд гоё нэг тотончилж байгаа хүмүүстэй гэдэг яа. Тэгээд тэрийг ингээд сайхан хөглөх чинь тий. Тэгээд ингээд өдрийн хоолн дээр бол сайхан идчихнэ. Тэгээд өдөөс хойш нэг
3-аас ер нь 2-3 цаг дотор хооллоод байна гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлийнхээ хоолыг аль болох одоо нэг 6 цагт идэх шиг зөв юм билээ идэнэ. Гэхдээ орой тэрнээс хойш ахаа заавал бас нэг тодорхой хэмжээний нэг зөв хоолоо бас нэг идэх хэрэгтэй. Нэг тийм нэг амар хүнд хоол биш. Тийм зөв хоолыг бас хүн заавал идэх хэрэгтэй. Тий. За ингээд ерөнхийдөө нэг иймэрхүү ерөнхий зарчим. Би яалтчгүй өглөө одоо жишээ нь жажилж иддэг юмнууд нэг л хүнд байгаад байна надад. Тэгээ би юу н алгасчдаг. Тэгэхээр яг яалтчгүй цай унд авуу. Тэгэхээр унд уух байгаад байна тий. Тий, нэг тийм унд юм уучих хэрэгтэй. Би бол өглөө нэг хар цай ууж гарчаал нэг эрүүл мэндийн нэг цай уугаад байгаа. Тэр цайгаа нэг ууж бараг нэг 500 г литр шахууг уучдаг юм. Тэнгүүтээ өдөр юм итээд байгаа. Өглөөний хоолыг бол алгасч чадах. Тий. Одоо энэ дэр яриулдаг ярих нь л да. ярих юм уу тий. Ер нь хүн ингээд өглөөний 3 төрлийн хоолтой байгаа өглөөний. Нэг хүн одоо яг саяных шиг ингээд өглөөний хоол иддэггүй. Ийм хүн яадаг вэ гэхээр нөгөө сахар унаа. Сахар унаа гарчна. Тэгэнгүүтээ гид амир хитэн яг тухайн идэх нөгөө цаг нь болохоор амир хитэн ингээд хэтрүүлж идэнэ. Тэнгүүд нөгөө цусндах сахарын хэмжээ нэг өснө. Тэнгүүд нөгөө инсулин байгаа шүү дээ гарч сахарыг бууруулна шүү дээ. Тэгвэл инсулинд өөрт нь ингээд одоо өөрөө бол тэгэхээр надаас илүү мэдж байгаа тий. Одоо инсулинд ингээд юу одоо тодорхой хэмжээ байгаа. Одоо хүний магадгүй нэг ер нь бол бүх юм тоотой гэж байгаа шүү дээ. Хүн тэд наслаад инсулиныг нэг тим хэрэглэн тий. Одоо биеийнхаа энд бүлчинглэг тэд удаа тэгж хэрэглэн нэг амнаасаа нэг тэдэн шүл саян ч юм уу гэдэг. Ингээ бүх юм тоотой тий. Тэгэхээр тэр тоо нэг сонда тэр баланс ингээд алдагдаж байна гэсэн үг. Одоо инсулин их ялгараад ингээд ахаар явандаа нөгөө инсулины нөгөө режект хийлгүүлэхдээ ингээд явандаа ингээд тий одоо асуудлууд тэр нүүсг үндэс одоо тэнцэнээс тавигдж байгаа юм. Тэгээд ахаа сахар нөсч чинь. Тэгэнгүүт ахаад буцаад уунана. Одоо сахар нь. Тэгэхээр ингээд гинт ингээ хүн нөгөө одоо нөгөө жоохон тий ноозороо юм эсвэл жоохон ингээд гинт уур хүрээл гинт толгой өвдөөл тий бухимдаал ч юм уу тий ингээл эхэлнэ. За тэгээд буцаагаад юм аваад идэх хүн яг л ер нь бол нүрс ус руу шууд сахар руу шууд ингээд ордог. Шууд эхлээд хүн аль шууд сахар л аваад иддэг. Одоо печень ч юм уу тий чокофе ч юм уу шууд юм нөгөө энгийн нүрс ус шууд идэнэ гэсэн үг. Тэгээд тиймэрхүү горимд орчдөг байхгүй ингийн нэгсэн. Тэгээд нөгөө цусндах сахар чинь ингээд хэлүүзээ яваад байна. Тэгээд ерөөсө тэнцээс асуудлууд үүсч байна. За дараагийнх нь болохоор өглөөний хоолыг ингээд одоо нөгөө сахарыг хэтрүүлж иддэг хүмүүс байна тий. Одоо цагаан талхын дээр варен тавиад идчихэр чинь нөгөө сахараа өсгөж байгаа байхгүй. Тэгэнгүүт сахар унана. Ахаад нэг 2-3 цагийн дараа ингээд сахар унана. Тэгээд унахаар нь ахаад хүн евруудыг өглөөхөр нөгөө кофе. Одоо ягаад орчин хүмүүс ингээд хамгийн түрүүнд шууд кофе авч уугаад байна гэдэг чинь юутай холбоотой. Одоо тэр сахартай холбоотой. Тэгээд тэрэн дээр их чихэр идэх ч юм уу. Тэгэл ихэнх хүмүүс шууд бичээ ингээд идэл байгаа л бол харагддаг. Тэгээд ингээд ахаад их саяны циклэр явчихна. Тэгээ өглөөний хоолыг 3 дахь төрлийн хүн болохоор өглөөний хоолыг ингээд яг тэнцвэржүүлж идэнэ. Одоо яг юугаа яг авах хэвээр тий хэмжээгээр яг авч идэнэ. Ингээд ийм 3 төрлийн хоолтон байна л гэж өглөө эхлүүлж байгаа. Нэг нь болохоор бүр ингээд өлөн сахар авнагаагаад тэгээд тэрнээсээ болоод буцааж өсгөөд ингээд савлуулна. Тий. Нөгөөдг нь болохоор шууд өглөөс ирээд сахараа буудуулаад тий. Тэгээд ингээд савлуулна. Тий. Нөгөөдг нь болохоор нөгөө тэнцвэржүүлээ. Тий. Унд уух зарчмаар тий унд уух тэнцвэржүүлэх нь шүү дээ. Бас ордож үзмээр санагдаж байна тий. Тий. Тэгтээ яг өглөөний ундан дээр монголчуудын нөгөө супер унд бий л дээ. Жохон нөгөө угаасаа бид нэг хүүхд байхад нэг өгдөг юм чинь тий. Яг бүр зүгээр нэг цайдан бол өгдөг тий. Одоо хар ус гэдэг нэг уулгадаг шүү дээ ер нь бол тий. Тэгвэл тэрийг нөгөө заавал монголчууд нэг тийм эрдэсчүүлж уух хэрэгтэй гэдэг ингэ мэддэг хүмүүс байсан байгаа байхгүй. Хар ус ялаа малаа гэлтэй. Тэгэхээр тэдний хар ус л одоо бид нар усны хажууд эрдэстэй л байгаа л. Тэгэл дээрэс нэг заавал нэг давс нэмж өгдөг. Эсвэл нэг заавал нэг галс билээ хөдөө багт ингээл шууд ингээл өглөө усангууд ингээл шууд цайдан муу гээл шууд галс болсон сүү игээл өгчдөг ингээл яг хар ус уулгадаг гэсэн тиймэрхүү шин. Тэгэл ерөнхийдөө өрмө яаж ийн өрмө шин тос. Тэ? Тэгээд нэг жоохон ээж тухайд бол ээж мэж өөрөнд барьсан юу л идэж шүү дээ одоо. Эсвэл ихэнхдээ бүр дээр үед л ингээ одоо 10 гурил мөрлөн ингээд багсраад ингээд идэж байгаа тий. За тэр нь эслэг байна. 10 гурил нь эслэг байна. Тэгээд шар тостойгоо хожихоор тосон байна. Өрөмтөөгөө холвол ингээд дахиад тосон байна тий. За тэгээд ерөнхийдөө ингээд өглөөгөө одоо тэгээд жоохон нэг хагас ааруул идэнүү яана ингээд тэр шингээ ашигтай бактери ингээ юмнууд байна. Ингээ ерөнхийдөө ингээ өглөөгөө ингээ эхлэл ингээ гараа явчихна. Яг орчин үеийн өглөөний иддэг хоолыг бол саяны хоол бол бас сахарыг амар өсгөөд ахааргүй хоолох хэвчээ. Эслэгтэй, тослогтой. Тий, тослогтой. Тэгээд нүрстэй тий. Тэгээд оройд болохоор бас яг иймэрхүү одоо энэ нь юу уугаад байна? Энэ яг зүгээр сая өөрөөх нь ууж ирсэн шейкэн дээрээ нэмээд хоёр өгсөн усыг игэл ууж.
Тэр шейк нь болохоор яг тэр нүрийг бэлдсэн шейкийг бол тий бэлдсэн. аваад уучж байгаа юм шүү дээ. Амар хялбар тий. Тий амар хялбар. Ер нь бол одоо энийг ярьчаад уус үн бод байдлаар бид нар дэлгүүрийн лангуун дээр байгаа одоо юу гэдгийг бид нар ингээд бүүцааг вэ нүү, лууванг вэ нүү яг ямар бордогоор бордсон юм те. Тэгээд тэр яг тээвэрлтийн гормын яг ямар байсан юм. Лангуун дээр ирээд ингээд хэд хонж байгаа юм те. Тэгээд яг би яг зөв боловсруулж яж байгаа мөг юу хичгээр ерөнхийдөө яг бод байдал дээр бид нар ингээд тулахаар ер нь бол ингээд шимтэржил хангалттай авч чадахгүй байгаа юм. Тийм учраас орчин үед энэ нөгөө шимтэржилийн компаниуд гараад байгаа байхгүй юу. Одоо миний мөрөөдөл ч гэсэн магадгүй хоёр тоо дийлээд те. Ийм Монголоос ийм гоё шимтэржилийн компани гаргах. Монгол бол маш их юм түүх үеийн нөөцтэй байхгүй юу. Ингээд судалгаа талаасаа дээрэс нь одоо бодлоо бид нар өвдөд ингээд дэлхийн талыг эзэлчихэл буцаал эндээ ирээд ээж. Эндээ л ирж нутаглаад ээж. Яагаад те зөндөө опшн биш. Өчнөө гоё газрууд байгаа ч тэнцсэн те. Яагаад эндээ ирээд юм бэ гэж хүмүүс боддог боловч би боддог байхгүй. Хатуу нөхцөлтэй энэ нутагтай юу. Тийм. Тэгэхээр энд чинь ингээд бидний үр хүүхдүүд ирээдүйд тэр алтан дэд гэрэн дээр ч гэсэн байдгийг 800 жилийн дараа юу болох вэ гэдгийг одоо харсан байдаг байхгүй. Тэгэхээр бидний үр хүүхдүүд имэйлээ илгэндээ авнаа. Нэгсэндээ ингээд одоо хэцүүднэ. Тэр хэцүүд үед ядаж алтаа ухаад амьдрыг. Ядаж те. Ядаж энэ 9 эрдэнэ зараад амьдрыг. Тэгжээд л нэг ухаантай нөхөр гарч ирээд тэр нөөцийг зөв хуваарлаад босох байлгүй гэж магадгүй одоо тунгаасан байж болох юм. Тийм учраас энд одоо 9 эрдэнэ байна шүү дээ. Хэсүүлээ. Гэтэл гадаадын орнуудад хэдэн байгаа 2 3 юм уу 1 2 юм. Гэтэл энд яагаад яг хэсүүлээ байгаад байгаа юм те. Тэгээд дээрэс нь энд гүзээлзгнийг ингээд тарихад хэцүү байт юм байна л да. Гэтэл Монголд гүзээлэг нь урагч чинь гэж аахгүй. Тэгэхээр бүх юм ургана гэж аахгүй. Гэтэл яаж энэ хөрсийг ингээд мэдээд одоо сонгоцсон те. Бүрс эдгээр манад арга ядахтаа юма тариг арга ядахтаа аваад идэг. Бараг ингээл бүх юм манайхан ер нь бол нөөцийг мэддэж ин чи яасан шүү дээ те. Тэгэхээр тэр бол гайхамшигтай баг. Тэгэхээр нөгөө буцаад ирэхэд бид нар нөгөө шимтэржилийн компани байгуулах боломжтой гэдэг дээрээ саяныхаа яриаар орчиж байгаа шүү дээ. Бид нар түүхийд нь ерөнхийдөө ингээд энэ чи байж байгаа гэсэн. Одоо энгийн жишээ хэлэхэд Монгол богийн цуснд заяа. Дэлхийн ингээд одоо ингээд ер нь бол баг хаанаас ч олдохгүй тийм 20 гаруй яг хүний биед тийм амин хэрэгтэй тийм одоо элементүүд байдаг гэж байгаа. Одоо жишээлбэл гэтэл тэр цусаар бид нар дэлхийн стандартын дээр ISO те тэгэл 17020 одоо 25 те гэл ингээл стандарт GMP стандартуудын тогтоох тийм одоо эс молекулын лаборатори бүтээж чадаал хийгээл үндсэн маркетинг менежментийн хийхэд бол бидний супер байхгүй. Тийм учраас би бас нэг компаниас энэ талын юмыг судлангаа яг дотор нөгөө нойлоос нь ингээд оройдлон хүртэл явъя гэж одоо ингээд явж байгаа юм. Тийм. Тэгэхээр одоо бид нар бол тэртээ ирээдүйн биологийн нийгэм рүү орж байна. Одоо өрсөлдөөн рүү тий. Тэгэхээр ер нь бол бид нар энэ биологи дээр бид нарт бол бас боломж байгаа гэж хараад байна. Тэгэхээр иймэрхүү бас компани байгуулах нь нууцхан мөрөөдөл байна. Тэгэхээр хүндрэлт нөгөө би сая хэлж шээ. Энэ нөгөө бид нар тэгэхээр дэлхийн хамгийн эрүүл хөрсийг галс эзэмшээд эрүүл хөрс дээрээс нь тээвэрлэлийн асуудлыг шийдээд үйлдвэрлэлийн асуудлыг шийдээд ингэсэн юм том энэ системийн ард одоо миний гардаг тэр шиг ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө бид нар тим хийгээд тэгээд эсвэл зарим ухаантай хүмүүс яг шийдсэн байгаа л да. Одоо бид нар үнэхээр л одоо гэр бүлээр одоо гуруулаа нэг гэр бүл юм байна. Тэгвэл гуруулаа нэг малчинтай болчих. Тэ? Тэгээд нэг тариаланчтай болчих. Тэгээд нэг яг өөрийн гарын малчинтай өөрийн гарын тариаланчтай. Яг тэнцэнээс хүнсний ногоогоо хөргүүлж авдаг. Яг тэнцэнээс өвлийн ичээ авдаг. Байж л бид нар нэгэн нөгөө гэр бүлийнхаа өөрийнхөө аюулгүй байдлыг одоо хангаж гин гэсэн үг. Ер нь бол. Тэр иймэрхүү байдлаар бид нар нөгөө жоохон ингэж бодож нөгөө хоол хүнсэн дээр ингээд хандахгүй болохоор яг үндэ бид нар өнөөдөр яриад байгаа бүх асуудал шүү дээ. Монголчууд одоо тэр чигээр өвчтэй, эмнэлэг нь очир дүүрэн тий. Тэгэл нөгөө илгэний хавдар, зүрхний хавдар, тэгэл залуучууд нь шууд залуугаараа одоо ингээд цус харж чад энэ даралт нь ингээд унаад байна. Биологийн насны хөгжрөл рүү ороод байна. Тий. Тэгэл ерөөсөө бид хүнсний аюулгүй байдлаа алдсан юм чинь. Ерөөсөө хоол наслуулж байгаа. Тий, ерөөсөө хоол. Энэ чинь арчаагүй өвчин гэж байгаа шүү дээ өвдөц. Тэгээд саяны тэр шимт хижээл одоо хөрс гэдэг дээр нөгөө цусны элементүүд гэдэг дээр одоо англид бол жишээ нь ингээд дэлгүүрт супермаркет руу яваад орохлоор төрөл бүрийн махнууд байдаг. Яг ингээд ферми яг нэг юм торон дотор хөдөлдөг үү тий яг нөгөө нэг корн идэж өссөн тийм тэгэж тариа шахуулдаг тийм амтны мах арай хямдхан. Тэгээд дараагийнх нь болохоор ингээд юм 4 шат ч илүү байдаг. Дараагийнх нь арай илүү том кейжн дотор амьдэрдэг. Тэгээд арай илүү нэг шимтжил ганц хоёрыг нэмсэн. Тэгээд дараагийнх нь free range гэдэг. Free range гэхлээр нэг заа нэг 20-30 м квадрат талбайд чөлөөтэй ирж хөдөлчихсэн гэсэн үг лээ. Тэгээд нэг арай илүү нэг юм бас нэг айтах юм өгчдөг. Тэгээ organic free range энэ гэдэг ингэ шат дараалууд байдаг. Тэгээд тэр organic free range заа яг нэг юм 50 м квадратд өсдөг ч гэдэг юм. Тэгээ нэг тиймэрхүү хуваарлттай. Уусаа газар нутгийн жижигхэн баг фермийнх нь тэгээд тийм учраас одоо чинь Монгол шиг юм
гараал явахад хов хоосон тал нутдаг уул бас тийм байхгүй штэ ингээл. Тэр Монгол өхрүүд чинь баг ингээ өдөрт ингээ бэлчээртэй явах та нийтдээ баг хэдэн уулд аваад 20 км 20 30 км орчим ингээд идэг хайгаа авчиж байгаа байхгүй идээд тий. Тийм. Тэгээд жинхэнэ байгалийн үсийг идэ тий. Тэгэхээр жинхэнэ free range гэдэг чинь яг тэр байхгүй. Тэгэхээр бүр яг free range-ийн free range-ийг хамгийн тулцсан free range бол Монголд байгаа байхгүй. Тий. Тэгэхээр энэ дээр одоо нэг хэдүүл нэг Баатар Лигас гэдэг ингээд өвгөд яриад байгаа шүү дээ тий. Ерөөсөө өвгийн тухай ойлголтын дээр одоо саяны Малтай бид нартай холбогдож байгаа шүү за иж жоох юмтай. Ерөөсөө бидний өвгөд 4 зүйлийг өвлүүлэхин төлөө амьдарсан байгаа. Цэвэр агаар, цэвэр ус, цэвэр шороо, цэвэр нэр дөр. Ерөөсөө амар энгийн зүйлийн төлөө бид нар амьдарч байгаа. Одоо өвлүүлэхин төлөө маш их юм хийж байгаа. Одоо цэвэр агаарыг бид нар яаж одоо энэ утааг алга болгохыг асраг ажил байгаа шүү дээ. Цэвэр агаарыг өвлүүлэхэд одоо асраг ажил байгаа шүү дээ тий. Цэвэр шороог өвлүүлээ. Одоо хөрсний бохирдол. Энийг шийдэхэд асрах ажил. Бид нар буцаад нэг энгийн юмруу очтой. Цэвэр ус, цэвэр нэр. Энэ дөрвийг үр хөвгтөд өвлүүлсэн байхад цэвэр агаар нээвэр хүн ингээ амьсгалаад анхдаг ширхтээ амьдрын. Цэвэр ус нь нэвэл тэр усаар хүн ундаалаад амьдрын. Цэвэр шороо нэвэл цэвэр шороон дээр нь мал нь бэлчээд цэвэр юмыг идээд цэвэр юмыг идсэн малынхын юмар бид нар юмаа боловсруулаад эсвэл бүр тариалан тариа цэвэр шороон дээр амьдрчин. Цэвэр нэр байвал миний аавын одоо цэвэр нэр байвал би тэрний хүүхэд байгаамаа гэж нэг хүн дээр очиод тэгээ босох боломж надад байх. Тэ? Тэгэхээр бид нар одоо мянга одоо саяны ярьж байгаа шиг бид нар тэр хөрс шороог аврахын төлөө одоо би гэртээ фид дээрээч одоо ингээ хийж байгаа бүх зүйлийнхаа одоо багийнхандаа би тим юм суулгадаг байхгүй. За та нар баяжхан тодорхой. Та нар томорно. Хідүүлээ томорно тий. За одоохондоо яг хэдүүлэнд ингээд асуудлууд ингээд юмнууд ингээд байж магадгүй. Түрүү би бас анх эхлээд хэлсэн шүү дээ. Над ганцхан байдаг зүйл ягаад ч юм итгэл байдаг байхгүй. Ягаад ч үнэхээр том итгэл байдаг. Одоо ингээл юу ч болж ирсэн ингээл тэр итгэл байдаг байхгүй. Тэгэл тэрнийхээ дагуу явж байгаа. Тэгэхэд бид нар буцаагаад энэ эрүүл агаар байлгахын төлөө, эрүүл хөрс байлгахын төлөө эрүүл шороо, цэвэр нэрийг хамгаалах зүйл бол Монгол философи, Монгол боловсрал тий энэ дотор ч нөгөө танай байгууллагын ихний дээр ёс зүйтэй байх гэдэг юм чинь Монгол боловсрал асар өндөр ёс зүйтэй ард байсан байгаа байхгүй төгний хөгжлийн. Тийм учраас дэлхийн ард түмэн үүд хаалгаа нээж өгч байсан. Тий ёс зүйн өндөр удирдагчид ирсэн учраас тэрнээс тэр хоризмын хэдэн сая иргэд Монгол руу босвол Монголын хэдэн ард иргэд юу болох вэ тий одоо нэг зүгээр л дуусгаал явуулна шүү дээ. Тэр 100 сая хүн нэг 400 мянган хүний үүдс ч юм уу тий босгод бол хэд босоогүй ягаад ордныхаа хаалгыг нээж өгөөдсөн гэдгийг хардтал энэ ёс зүг санал болгож шүү дээ тий. Тэгэхээр тэрлүү бид нар ингээд буцаад ерөнхийдөө юуруугаа ингээд төг рүүгээ очиж байгаа. Тэгэхээр бид нар тэр эрүүл хөрсгөл бол саяны яриач хотлоолчих гээд шүү дээ. Тэр мал бохир шороо идээл тий химийн юм идээл тийм эзэн юмны малыг бид нар идээд ингэх юм бол асуудал үүсэж байна тий. Тэгэхээр тэр чинь ингээд биологийн нэг дамжуулагчаар дамжиж бид нар юу авч штэ тийм авч энэ. Тэгэхээр энийг болохоор би ингээд юм сериосны хэдүүл ингэж одоо нөгөө хүлээж аваад хүн нэг бүрэл ерөөсөө ингээд амар юм энгийн зүйлийн төлөө юу яах хэрэг очиж байгаа байхгүй нөгөө амьдрах хэрэгтэй очиж байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор орчин үед чинь яг мэдээж бидэрт мөнгө хэрэгтэй. Тэнгүүд мөнгө гэдэг тэр нэг сүүдрийн дор одоо хүний 9 хүслийн онлоор дэлхийг эзэлсэн байгаа монголчууд. Гэтэл ганцхан тэр эд авахын хүсэл гэдэг тэр сүүдрийн дор нөгөө 8 хүсэл нь дарагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө яг ийм нөхцөл байдал 13 дугаар зуунд ч гэсэн байсан юм бэл. Тэр тангууд гэдэг улс руу ороод чи ямар хүсэл мөрөөдөлтэй вэ гэдээ ард иргэдээс нь асуусан чинь бидний хүсэл мөрөөдөл ингээ байхгүй шүү дээ. Тэгээ одоо баг орчин үеийн ингээ монголчууд шиг нэг жоохон юм хүсэн. Тэгэнгүүт одоо манай баатрууд имзэглсэн шүү дээ. Юу юм ингээ 9 хүсэл гэж юм байдаг шүү дээ. Хүн энэ 9 хүслээ дүүргэж дүүрдэг шүү дээ. Шунлын тухай ойлголт биш шүү дээ. Ингээд амьдрал ингээд нэг утга учир хүмүүс одоо орчин үеийн хагаад meaningful юмнууд нь байж тэр 9 хүсэл дотор тий. Ямар сони юм бэ ингээ танаа өдөртөгч чинь баг тий. Одоо орчин үеийн манай өдөртөгч шиг өөртөө ингээд амар хаан шиг. Тэнгүүд ингээд дээрэс нь ингээд дараад суудсан тий. Одоо яг тийм л тухай төгслөөсөн. Бас нэг монголчуудыг хөдөлсөн шалтгаан. Дахиад бас нэг өөр хөдөлсөн шалтгаанууд байгаа л да. Бид нар ч нөгөө Иесуслийг гоё дэлгэрүүлээр яж айгу сонирхолтой. Аха. Яг товчхон хідэн уцчих тий. Яг нөгөө нэгтгэний хоёр товчлоод яг дэлгэрэнгүй яриа л да. Тийм үү. Энэ яг нөгөө одоо Маслогийн хэрэгцээний шатлал гэдэг чинь тэрэн шиг гэсэн үг л дээ. Тэрэн шиг л ерөөс хүний 9 хэрэгцээ байгаа байхгүй. Одоо хүсэл байна хүнд эхлээд тэгээ хэрэгцээ үүснэ тий. Тэгээ хэрэгцээнээс хүн хөгждөг байгаа байхгүй тий. Хэрэгцээ байхгүй бол хүн хөгжихгүй. Одоо хөгжиж гэсэн чинь хүсэл нь байхгүй хэрэгцээ толгой тий. Тэгээ тэр 9 хүсэл хэрэгцээ болохоор ерөөсөн монголчууд хамгийн ихнийх нь одоо эрдэм боловсрал. Эрүүл байх гэдэг нэг номерт байдаг. Эрүүл байх хүсэл гэдэг бол ерөөсөө ээж хүн хөвлөд ургаад хийгээл за миний хүүхд эрүүл байгаасаа л ч хүсдэг. Ерөөсөө тэр ураг хөвлөд ирээл эрүүл байх хүсэл эхэлж байгаа. Тэгээд насан худгийг олтлоод хүн эрүүл байхыг хүсдэг. Тэгээд эрүүл мэндэ хүн алдах үед тэ бүхнээ зориулаад
эрүүл мэндэ олж авахыг хүсдэг тийм нандин хүсэл баг. Тэгвэл энэ үнэхээр ийм нандин хүсэл юм байна гэдгийг одоо хүмүүс ингээд ухамсарлах тал нь одоо орчин үед бага байгаа учраас энэ рүүгээ үйлдэл ингээд хийхгүй шүү дээ. Ойлгочод байгаа ч ингээд ухамсарлахгүй байгаа учраас үйлдэл хийхгүй байна тий. Тэр намайг лав 18 таа ингээд эрүүл мэндийн төлөө би эрүүл амьдрал юм гэх намайг загнадаг байсан. Зарим нэг надад мундаг хүмүүстэй. За жоох хүүхдээ чи юу эрүүл мэнд чинь тий. Балаараатай малараатай тий. Өвдцэн хойно тэрийгэ бодож тэрийгэ бод гэдэг юм аашаа баг тий. Тий. Тэгэхээр орчин үеийн хүмүүс бол хандлагын шал өөр болсон л доо тийм. Тэгээ залуу насыг залуу дээр нүрчлэн сэргийлье тий. За тэгэхээр энэ эрүүл мэндийн хүслийг ийм нандин хүсэл. За эрүүл мэндийн хүслийг бүр задлах юм бол энэ өөрөө одоо тээх үеийн асуудал үүсч үү? Одоо ээж маань тээжих үедээ асуудал гаргаад намайг эрүүл мэндийн одоо асуудал үүсгэж үү? Эсвэл удмын асуудал үүсч үү? Энэ хоёр байгаагүй бол маш том аз тавшаа. Хэрвээ энийг үзэж байгаа хүмүүс энэ хоёрыг энэ хорвоо дээр ирсэн бол асар их аз байхгүй. Хүмүүс одоо орчин үед нөгөө сонин хүслүүд ихтэй болоод өөрт байгаа юмнуудаа нэг олж харахаа байчж л дээ. Тийм учраас нөгөө сэтгэл ханамж маш бага. Сэтгэл ханамж бага байгаагаас болоод нөгөө допамин, серотонин, эндорфин гормонууд бага. Тэгэнгүүт хурдан допамин авах нөгөө юу гэдгийг ханд жоб байна уу те. Ингээ асуудлууд руу ингээ ордог. Ингээ дараагийн ингээ сэтгэл зүйн асуудлууд ингээ үүсэж эхэлж байгаа юм байна те. За тэгээд энэ бол нэг том талрах зүйл байна. За энэний дараа болохоор юу гэж байгаа? Халдвар төвчин гэж байгаа. Одоо нөгөө коронавирус шиг те. Эсвэл ингээ өөр янз бүрийн юм халдвар төвчнүүд. За тэгээд тэрний дараа нөгөө арчаагүй өвчин гэж одоо орж ирнэ. Энийг амьдралын маягийн асуудлыг яриад байгаа юм л та тий. Тэгэхээр ингээд ийм дөрвөн төвшөнд хуваагдана. За тэгээ алийг яах вэ гэдэг тухай үед нөгөө монголчууд өөрсдөө арга зүйтэй идрүүлдэг. Одоо тээх үеийн одоо өвчлөлтийн асуудлыг хүүхдэд үүсгэхгүй тулд тээж эхлэхээс нь ахуулаад эмхтэн хүнд одоо баг олохын өмнө ингэж олно шүү баг гэдэг боловсролын олгон тий. Ингэж олцоод та нар эхний ингээд эдэн сарда та нар яг ингэ шүү. Шумны сүүдэр дайрах төдийд өндгөн голдын гинлээ. Тийм учраас эмхтэн хүнийг айлгаж зочиов гэл. Ингээл одоо маш юм нарийн боловсролууд ингээд тэнцэж явж шít. Одоо тээх үеийн асуудлыг үүсгэхгүй тулд. За тэгээд нөгөө удам хугацааны асуудлыг үүсгэхгүй тулд нөгөө ургийн бичиг, угийн бичиг ингээд асуудлууд үүсэж байна. За нөгөө халдвар төвчний асуудлуудыг үүсгэхгүй төлөөл бас ингээл маш олон арга хэмжээ авч байгаа шүү дээ. Ингээл маш олон хичээл зүтгэлийн үр дүнд ингээ хүн юм эрүүл байна гэдэг чинь ийм маш нанд юм. Ингээд энийг хүн гартаа авсан тохиолдолд бол энэн дээр бол хүн юуж бүтээж болно. Тий. Гэхдээ энийг хүн бүр яг ингээд айгу сонин нөгөө хүн нэг бол зовж ойлгоно гэж байгаа шүү дээ. Тэр нэг бол ухаарж ойлгоно. Гэтэ ихэнх нь зовж ойлгодог гэж байгаа. Яг энэ дэр нэг юм хэлмээр. Английн нэг юм хэллэг ишлэг байдیں۔ Тэнэг хүн өөрийнхөө алдаанаас суралцдаг юм шээ. Тэнэг хүн алдаанаас суралцдаг. Ухаантай хүн өөрийнхөө алдаанаас суралцдаг. Суут хүн бусдын алдаанаас суралцдаг ч лөө. Тэгэхээр яг ингээ хэлүүлээд ойлгоно гэдэг бол бас суут хүн ил шинж баг л та. Тий. Ховор. Яг эрүүл мэндийн талдаа бол би суутай заяа. Англи хэл талдаа бол би жоохон тэнэг хүн юм шиг байгаа шүү одоо. Нээзэд чаваас суралцж чадахгүй байгаа шүү. За эхнийх нь тэгээд эрүүлийн хүсэл. Тэгээ эрүүл. За хоёр дахь нь болохоор одоо эрдэм боловсролын хүсэл. Эрүүл байгаа хүн гэхдээ энэ арахны хүслүүд үүснэ шүү. Тэрнээс бол эрүүл байхгүй тохиолдолд ер нь бол хүслээрээ тэрхгүй. Суур хүсэл байна шүү. Тий. За ингээд эрдэм боловсрол. За эрдэм боловсрол ч олон янз байна. Гэхдээ хорвоо дээр байгаа бүх эрдмийн хүн сургаалгүй. Зүгээр хүн эхлээд ингээд ухамсарыг суулгах хэрэгтэй юм л да. Тэгэд би энийг сурах сурахгүй гэдэг тийм одоо хүн өөрөө тийм зөнгөөрөө мэддэг ч юм уу те. Тэгээд тэр тухайн юм руу хүн илүү гүн яваад ингээд сурах хэрэгтэй тийм. За тэгэхээр эрдэм боловсролын хүсэл. Эрдэм боловсролын хүсэл дотор ч тэгэл мөнгөний боловсрол, эрүүл мэндийн боловсрол нөгөө бие махбод ингээд бүх боловсрол орно шүү дээ энэ дотор чинь те. За ингээд эрүүл байгаад эрдэм боловсролтой хүн эд ахыг бүтээж чадна. Одоо эд ахын хүсэл орж ирж байгаа. За тэгэхээр эрүүл байна. Эрдэм боловсролтой хүн энэ эрдэм боловсролоо ашиглаад эрүүл биеэ энэ энерги ашиглаад эд ахыг бүтээж болно. За энэ гурвыг бүтээсэн хүн хантай болох хэрэгтэй юм байна л да. Ханы хүсэл орж ирж байгаа. Тэ? За хань нь байгаад эдэн байгаад эрүүл мэнд ингээ эднэр байгаа тохиолдолд хүн үртэй болно тэ. Үрийн хүсэл. Үр нь орж ирж. За тэгвэл энэ гурвын өмнө эсвэл ахаад нэг өөр хүсэл орж ирэх магадлал байдаг. Энийг тэгтээ янз бүр л ярьдаг одоо лок гин. Одоо андын хүсэл гэж байгаа. Харилцааны хүсэл. Одоо хоёр андын хүслээрээ нийлээд үйл бүтээх гэдэг. Тэгэхээр энэ бол хүнд ерөөсөө байгалаасаа байдаг хүсэл. Нэг үеийн төлөө энийг ингээд бүтээх хэрэгтэй. Тэгэхээр магадгүй андын хүслийн урд дуур орж ирээ дараа нь хань үрэн орж ирсэн ч одоо боол нь ер нь юм бүтээхийн тулд тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө ингээд ялгаагүй. За тэгээд дараагийнх нь энэ бол ингээд нөгөө эхнийх нь болохоор бие зас гэж байгаа шүү дээ. Бие зас гурван хүсэл. Бие зас гэрээц төрөөц гэж ойлголт байгаа шүү дээ. Энэ бол бие зас. Эрүүл мэндэ авцсан одоо эрдэм боловсролтой эд ахуйтай бол чи бие засчээ. За гэрээ засах асуудал руу ороод. Тэгэхээр чинь гэр гэдэг чинь болохоор нөгөө зөвхөн чи их нартайгаа хүүхэд чинь гэдэг ойлголт биш л дээ. Гэр гэдэг бол тойр нийлээд гэрээ болж байгаа байхгүй. Чи хүүхэдтэйгээ ингээд их нар чинь гэвэл өрх болно. Тийм ээ?
Одоо нэг өрхөн дор амьдарч байгаа юм өрх. За тэгэхээр одоо гэрээ засах гэдэг нь болоод ирэх ингээд гэр бүл үр хүүхдүүдээс андын юм орж ирээд ингээд гэрээ засаж байна. Одоо хоёр маань сайхан энэ гэрийг засгаад тий. Одоо ингээд огтол өрнө харахгүй энэ бол ингээд зайлшгүй ингээд манай Монгол шаардлагатай зүйл байгаа. Энэ гэрийг засахад маш хэрэгтэй зүйлүүд ингээд хоёр маань ингээд хийгээ байж байгаа байхгүй тий. За тэгээд дараагийнх нь бол яхаарахгүй олон улсын харилцаагаар шийдэгдэх гурван хүсэл. Одоо эзэн эрхийн төрөө засах гурван хүсэл. Тий, төрөө засна. Тэгэхээр төр гэдэг чинь өөр олон улсын харилцаа. Олон улс олон төртэй харилцаж нэг засна. Нэг төр сайхан байгаад хажуу талын төр дайнтай бол тэрнтэй орооцолтохоос өөр аргагүй л болно. Тэгэхээр дэлхийн нийтээр л гэдгийг ойлголт руу ягаад их хаа маань ингээд дэлхийг ингээд яваад байсан гэдэг чинь ерөөсөө яг тэгэлсэн байгаа байхгүй юу. Одоо энгийн ярахад би гашаандаа амар амгалан байгаад хажуу талын гашаа ингээд ойрлож гашахраа шүнжэнгөө ингээд авил яах вэ хэцүү шүү дээ. Хажуу талын гашааг засчихвал нинтлийн гашаа ингээд хэцүү. Урдын гашаа хэцүү тий. За тэгээд энэ бололт руу ороо явчихна. За тэгээд дэлхийн тулд эзэн ирэх гэж юм байна. Эзэн ирэхийн хүсэл гэдэг нь маш чухал. Одоо монголчууд өөрсдийнхөө ингээд юунд ч эзэн биш болцсон. Одоо ингээд дураараа баг ингээд орж ирээ шонхрыг аваад явж гин тий. Ингээд дураараа орж ирэл газрын хучж гин. Тий, ер нь бол бид нар ингээд одоо бид нар эзэнгүй ер нь бол бид нар ингээд баг аавгүй ээжгүй юм шиг амьдарч байгаа төмнүүд тий. За тэгээд дараагийнх нь инх хамгааллын хүсэл. Тэгээд мөнгө хоршихын хүсэл гэдэг. Ингээд ерөнхийдөө 9 хүслээр энэ 9 хүслээр ингээд ер нь бол дүүрж байгаа гэсэн. За энэ тэгээд хүн болгоно ингээд сав тухайн хүн чинь өрн гэсэн савтай байгаа. Тэгээд сав савандаа тааруулаад хүстэйхэн хэмжээний хязгааруудыг явуулах хүн өөрөө мэддэг байж. Тэгээд энэ 9 хүслийг ёсуулыг ингээд тавьж ягаад тэгээд хүн өөрөө ингээд аль төвшөнд байх вэ гэдгээ одоо ингээд зурханы штэ тий. Одоо юу гэдэг. Миний хувьд бол эрүүл мэндийн хүсэл дээр одоо юу дутуу юм гэдэг ч юм уу. Ингээд одоо ингээд маш нарын тэмдэглэлүүд хүүхд байхаас нь ахуулаад ингээд энэ 9 хүслийн онолыг одоо сургадаг байсан байгаа юм л да. Тэгэхээр бид нар бол хязгааргүй хүсэл гэж бол байхгүй. Шунал хязгааргүй гэж байгаа. Хүсэл бол өөрөө юм хязгаартай. Хүн өөрөө өөрөөхөл хэрэгцээг хангачих хэрэгтэй. Өөрийнхөө хэрэгцээний эрүүл мэндтэй. Одоо би ягаад гэртээ бидийг үүсгээд байгаа ч ерөөсөө тэр шүү дээ. Хүн болгон тайзны тамирчин болох алавгүй шүү дээ. Тэгээ тийм амар ур чадвартай байх шаардлага байхгүй шүү дээ. Зарим хүнд зүгээр гидсэн байхгүй болоход болоо байхгүй юу. Одоо тэр ингээл хүсэл нь ханчиж байгаа ханчих хэрэгтэй байхгүй юу. Ингээл заавал тэр юм шиг байх гэдэг. Хүн болгоны амьдралын маяг юм ондоо учраас. Тийм учраас нөгөө гэртээ бид гэдэг концепцийг санал болгоод байгаа. Тэ. За тэгээд ингээд за эд авах маань нэг ийм л байл болоод л хүнийг болчих болно шүү дээ. Заавал ингээл байна. Нэг амьдралаа. Зарим хүн нэг 2 тэрбумыг олоод болоог ярьж байгаа хүн биш та одоо. За миний амьдрал дээрс 2 тэрбум л хэрэгтэй юм л. Би нэг 70 сард нэг жилд нэг 70-80 саяын зарлагтай амьдрал юм лээ. Тэгээ би нэг 2 тэрбумыг олчихтал баг ирээдүй би нэг титл насна. Бараг тэгнэ эдийн засгийн инфляц юуг нь бодохоор бид хэдийн хадгалчин тэгчин гэдэг одоо бүр ингээд тэгж тийм цагг би нэг тийм үдэ таарч байсан. Тэгээд тэр хүн 2 тэрбум энд 1 тэрбум тэнд 500 сая те. Ингээд ерөнхийдөө бас болчих болохоор л. Ерөнхийдөө санаан тэр. Тэгээд хүн болгон тэгэл нэг хөргөн хантайгаа үртэйгээ зарим хүн бол хүүхдтэйгээ ингээд байхад би бол болоо гэж гал хүн байж ах чинь нэг штэ те. Ингээ үгтэй. Тэгээ энэ 9 хүслийг бол одоо байгууллагын захирал одоо би гэртээ фитийн одоо үүсгэн байгуулагч бол би гэртээ фитэйгээ хамт олон 9 хүслийг дүүргэх нь миний үүрэг. Би тэр хүнийг өөрөнгөсөн эзэн эрхийн үг нь тодорхой хэмжээнд. Тэгээд энэ хамглан байх тэр соёлын бүтээж үг нь мөнгө орших гэдэг хүсэл бол нөгөө хүүхдтэй буцаад хологчтой юм хэлээ л дээ. Нөгөө хүүхд байж би мөнгө үргэлжлэж тэр хүүхдэд үдэлсэн нагаа өвлүүлэн те. Тэр нэг оюун санаа хашаа одоо үргэлжлэн те өв болж одоо сайн нэр гэдэг байгаа шүү дээ. Тэр нэр хийж байгаа зүйл чинь өөрөөс чинь илүү удаан үргэлжлэх зүйлийн төлөө юм хийж байгаа тийм ч юм уу те. Хүсэл гэсэн чинь айгүй гоё нэр юм юм шүү ер нь. Тэгээ энэний Одоо нэг юм шунал одоо нэг хүмүүс одоо яг юуны төлөө ингээл хоёр юм олон юм хийгээд байгаа юм гэдэг ч юм уу. Надаас бас тиймэрхүү асуулт орж ирж шүү дээ. Яагаад ингээд айгүй олон мөнгө хийх гээд байгаа юм. Хангалттай юм шүү гэдэг ч юм уу. Иймэрхүү юмнууд асууна. Тэгэнгүүт энд чинь яг гол зорилго нь одоо тэр байнга нэг өөртөө сануулж өөрсөндөө ингээд ярилцдаг байхгүй. Хамгийн гол нь одоо энэ улс орныг ирээдүг одоо миний хүүхдүүд амьдрах орчин байгаа шүү дээ. Эрдэм мэдлэгтэй зөв боловсон ядаж англи хэлтэй өөр нэг зөв дадалтай тийм иргэн байхыг л бүтэхийг л хүсээд тэр олон зүйлийг хийгээд байгаа шүү дээ гол нь. Тэгээ жишээл хөрөнгө оруулах гэж л бизнесүүдийг хийж байгаа. Тэр хүсэл гэхээр айгу гоё болчихж байгаа юм байна л да. Тийм шунал гэж харагдах биш тий. Яг энэ 9 хүслийг би 23 онд нэг хамаатныхаа хаас хэдэн цагийн лекц сонсож ирсэн байхгүй. Тэгээд би 24 оны 1 сараас мөргөл хийж эхэлсэн. Өвөг дээдстэй мөргөж эхэлсэн. Яг энэ одоо энэ өв соёл одоо шаш гадаадд Англид би 5 жил шашны боловсрал гэдэг хичээл үзлээ. Хиндүү шашин сурлаа.
христийн шашин сурлаа, исламын шашинг судлаа, юдаизм, еврей шашинг судлаа. Тэгэд явж яваад янз бүрийн шашны дунд ингэж эргэлдэж явж байгаад яг тэр үеэс Монголын яг бидний үг дээдс юу итгэж үнэмшдэг байсан, ямар философитой байсан гэдгийг танилцж эхэлснээс хойш яг үг дээдстэй мөрөгдөг болсон байхгүй. Тэгээд миний ер нь бол амьдрал одоо өөр хүүхэд бизнес юу бүх юм дээшигээ буудсан. Тэгээд тийм болохоор надад бол маш сонирхолтой байна. Дахиж remind болж ингэж сануулж сонсох энэ 9 хүслийг бас ингэ сонсох маш гоё байлаа. Баярлалаа. За баярлалаа. Энэ 9 хүслээр л хүн нөгөө нийгмийн засахын гэсэн. Тэгээд энэ 9 хүслийг хүн болгон мэддэг болоод тэгээд хүн болгон яг энэ одоо хүчтэйгээр хүсвэл одоо тэр бэлдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бүгд рүү хамтдаа ингээд яг тэр лөө тодлоод ингээд хүсвэл тэр одоо ингээд биелэх орон зай бүрдэж байгаа юм л та. Энэ бол яг жинхэнэ боловсрал бас. Тэгээд чиний нэг нийтлэл дээр бичсэн нэг үг сонирхолтой санагдсан. Нөгөө нэг сава бэлд те. Сайла бэлдгээр сава бэлд. Хүний бие бол боловсролын сав юм гэдэг. Тэгэхээр энэ бол яг саяны философитой ингэ нэгдээд одоо тэр эрүүл мэнд. Тэгээд энэ ер нь бол бит хоёр бас боловсролыг дадал гэж тодорхойлоод яваад байгаа. Тэгэхээр энд бол яг бие оршиж байгаа байхгүй. Тэгэхээр бас би ингэж боддог. Депрессэнд орсон хүн ч юм уу те. Тиймэрхүү оюун санаан дотор гатсан хүнийг би биеэрээ гар гэж хэлдэг. Биеийнхээ хөдөлгөөнөөр тэр депрессийг эмчилж болно. Харин бие чинь ядраад байвал оюуны хөдөлмөр хийгээд ингээд бас амар ачиж болно гэдэг. Тэгэхээр тийм учраас ер нь би ингэх гээд байна. Тэгэхээр Баатар Legacy руу одоо орцгоё. За Баатар Legacy гэж юу вэ? Сая бол ер нь бол цохолгоод танилцуулчлаа. Цааш нь энийг энэ за өөрөө тайлбарлавал бас тий ямар гоё. зоригтой юм тий. Баатар Legacy-гээр яг ярих цаг нь ус юу гэж магадгүй. Одоо нөгөө болоогүй гэж нөгөө магадгүй. Ерөнхий зүгээр би зүгээр Баатрын гэдгийг ч юм уу зүгээр тайлбарлаж өв гэдгийг дөрөв зогсонд дурдсан шүү дээ. Концепт одоо орчин үед бид нар нөгөө Баатрын дутагдлалд орсон байгаа. Одоо нэг юу гэдгийг одоо нэг хүүхдээс очиод асуу одоо манай морь харвааныхаа ингээд харваа зогсож байсан юм байна л да. Тэгсэн чинь хүүхдүүд гүйж ирсэн ээ. Вау та жумуун шиг харагдаж байна. Оо тэ жумуун шиг харагдаж. Миний хувьд бол пал хэл явж шин. Одоо тэр үгийг сонсоод яагаад оо та зэв занжин шиг харагдаж байна. Оо та гэдэг ингээд нөө тэр хүүхдийн тэр майнд руу яагаад тим орж ирэхгүй? Тим орж ирж юмд ч өөрөө аюултай байхгүй улс их орны тусгаар тогтнолын чинь том асуудал. Одоо энэ тархин тусгаар тогтнол гэдэг зүйл 5 тусгаар тогтнол байна. Алунгой ээжийн 5 сум чинь 5 тусгаар тогтнол, алунгой мөлсүү гэдэг чинь 5 тусгаар тогтнолын сургаал واخгүй. Тэгээ тэр нэг 5 сум ингээд эвтэй байх л гэдгээр ойлгоод байгаа. Гэтэл тэрний шаардлага 5 юм байна. Тэрний нэг тархин тусгаар тогтнол. Тэгэхээр өнөөдөр бид нар би энэ одоо шиг Гоку гэдэг ч юм уу тий. Одоо Наруточ гэдэг юм уу тий. Одоо нэг юм баатрууд хэрэгтэй байгаа. Угаасаа баатар хүнд ингээ хэрэгтэй байдаг. Тэгэхээр рол модель. Өмнөх үед бол энийг юугаар хийж байсан гэдэг нэг үлгэр домог, туул, тууж, тэ жангар, гисэр жангар тэ тэр үлгэрийн баатруудаар дамжуулж би ийм зан чанартай хүн болох хэрэгтэй юм байна. Тэ гэж одоо би Наруто болъё, би Гоку болъё гэдэг шиг юмыг тэнд хийдэг байсан бахна шүү дээ. Тэгэхээр орчин үед өөрөө юм нөгөө баатар гэдэг зүйлээр дутж байгаа. Тэгэхээр ийм баатрууд одоо энгийнээр нөгөө рол модельүүд гарч ирэх хэрэгтэй. Тэ тэгэхээр тэрний тулд ерөнхийдөө яг тэр одоо энийг хийгээд байгаа. Одоо яг л нөгөө Монгол ондоош шингэсэн нэг тийм баатрууд. Тэгвэл бид нар нөгөө тархин тусгаар тогтнолоо хамгаалж чадна. Өөр дараагийн тусгаар тогтнолоо хамгаалж чадна. Тэгж чадах юм бол улс их орны тусгаар тогтнол өөрөө одоо нөгөө үргэлж байгаа ингэж нөгөө үргэлжлэнэ л та. Тэгэхээр ер нь Монгол эр хүн ямар байх хэвтэй, ямар философитой байх хэвтэй, юу бодож тэгээд юу хүсдэг. Энэ бүх философиг л ер нь шингээгээд Баатар Legacy гэж ямар бүтээх гээд үзээд байна гэсэн үг үү тий. Яг бүр том амбицтай бол ерөнхийдөө тиймэрхүү. Тэгээд энгийндээ бол хүн болгон өөртөө Баатар гэдэгт өөрөө Баатар гэдэгт итгэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгээд өөрийгөө ингээд Баатар гэж ингээд сэтгэдэг, тэгэж хөдөлдөг болчих гээд байгаа юм л да. Тэгэхээр ийм тэр нөгөө итгэл рүү буцаад очиж шин чинь тий. Тэгэхээр тийм нөгөө нэг ямар нэг юм тодорхой нэг юм өөртөө тавьсан тийм итгэл байхгүй болохоор мань одоо орчин үед бид нар маш юм мохоо байна шүү дээ. Иргэн гэж байгаа байхгүй. Одоо ирэн гин болцсон буюу ирэн мохцсон гэж байгаа. Иргүүн гэдэг бол ирэн гүн буюу ирэн ийм гүн туулах чадварыг ир гэдэг байна.
эр чадвар сайтай. Тэгэхээр туулах чадвар сайн. Баатар хүн гэдэг чинь ямар хүн баатар болдгийг саад бэрхшээлийг туулсны ардл баатар болд шүү дээ. Тэгэхээр тэр нэг саад бэрхшээлийг нэг юм туулах майндсет одоо байгаад байгаа байхгүй. Тэгээ энийг бол ерөнхийдөө энэ ирлэхийг бол ингээд 5 төвшөнд хийд юм билээ эрэгтэй хүн дээр. Яг зүгээр сонирхуулаад найз нь хуваалцах тийм ээ. Одоо нөгөө донсолгоо шүүрэл гэж ярьдаг л да. Одоо өвгдөөс яхаар бол одоо 13 нас хүртэлхэд бол ээж нь ирэлдэг. Тэ? Миний хүү өстой мундаг шүү хүн гэл ээж амар хурам авдаг шүү дээ. Энэ үед нь хангалттай ирлээгүй тохиолдолд бас энэ үед хүн нэг юм сурах хэрэгтэй гэж. Тэр нь өвдөг шалбарах. Одоо нэг алдаа гаргаж уунж тэгтээ хүн унаад буцааж босдгийн шүү гэдэг тэр сургамжийг хүн тэр 13 наснда ингээд авах хэрэгтэй гинэ. Тэгэхээр тэр ингээд ир сууж байгаа. Тэгээ тэрний дараа 13-аас 25 насны хооронд бол ингээд үеийнхнараа одоо ирлэгдэнэ. Одоо яхааргүй тэгдэж нэг одоо 10 жил их сургуульд бол ингээд сакс болиолоор өрсөлдөөл үеийнхэнтэйгээ тэ ингээд тэр чинь үеийнхнараа ингээд ирлэгдэж байна. Тэгээ тэрний дараа одоо 25-аас хойшоогоо ч юм уу те одоо үйл хэрэг нэрлэнэ гэж байгаа. Одоо ингээд хэдүүлээ яг үйл хэргийн үе дээр явж штэ. Тэр үйл хэрэгтэй ир хүн бол одоо юм эртээ яваад байгаа юм. Одоо ингээд тавшаад штэ нэг юм руу та ингээд яваад байна ингээд бүтэн. Тэр одоо 25-аас хойш наснд хүн ингээд үйл хэргийг ингээд тодорхойлоогүй эсвэл нэг том үйл хэргийн нэг хэсэг болоогүй тохиолдолд бол нэг ингээд тэр одоо утга учиргүй яваад штэ тийм мохоо яваад штэ. Гэтэ тэр хүн заавал тэр үйл үргийг өдөрт хүн байх бас албагүй байхгүй. Зүгээр тэр үйл хэргийг ухамсарлаад би одоо бидний өвгдээдсийн гол эвлэр чаддгаас ялгаан тэгдэг ч байна. Би ядаж энэ багийн бүхс нь болчих гэсэн тий. Нөгөө орчин үеч нөгөө сургаал нь барын юу батганы юу байсан толгой байсан дээр барын сүүл байснаас гэж. Энэ асар буруу сургаал байгаа байхгүй. Юу барын сүүл байсан дээр. Тий. Ер нь бол. Тэгэхээр тэрлүү би бас өөрийгөө тасгалжуулж байгаа. Одоо сүүлийн үед би бол 25-аас өмнөх наснда болохоор би тэр толгой байх гэж айгүйх хичээдэг байсан. Одоо болохоор үгүй ерөөсө тэр нь хамаагүй юм байна. Тэ. Яг энэ үйл хэргийн хэрэгэл явж ивэл би бүхс нь болсон ч яах вэ? Тэ. Би зүгээр нэг хумсын тэдээ хөв нэмэр оруулсан ч яах вэ? Яг гол нь энэ тэр үйл хэрэг рүү энэ зүйл явж ивэл гэдэг тэр зүйл рүү өөрийгөө ингэж нөгөө тасгалжуулж эхэлж байгаа байхгүй. Тэр нь санаа. За тэгээд гол нь тэр үйл хэрэг л байна шүү дээ. Тэ. За тэгээд дараа нь хүн одоо төрсөн унсан газартаа ямар өгөөж өгсөн бэ гэдгээр ир хүн ингэж яадаг гинэ. Ирлэгддэг гинэ. Тэгээд тэрний дараа тэгэхээр би яг одоо өөрөөхөө тодорхойлж байгаа шүү дээ. Нөгөө үеийн нас бол 25-аас 37 юм шүү. Одоо юу жилээр яривал жил орох гэж байна. 37-аас 49 болохоор саяны нэг өгөөж өгнө. Одоо их нутагтаа ингээд өгөөж өгч байна. Тэ? Миний зүйл гоё өгөөж өгөх гээд ирсэн шүү дээ. Чи жоохон ихт яваад нэг үү. За тэгээд одоо үйл дээр л яах вэ? Тэгээд юу хошоо явангууд тавтах нь болохоор өөрийнхөө үргэлжлэлийг өөрөөсөө илүү болж байгааг харахаар ирлэгддэг гинэ. Одоо хүүхдээ. Тэгэхээр ийм 5 одоо замаар эрэгтэй хүн бол ингээд ирлэгдэж явдаг. Гэтэл одоо хүүхдүүдийг бол та хоёр маань бол боловсролын салбарт руу мэдж байгаа багш нар нь мохоож байна. Тэ? Ээж аауд нь за тийм юм хүсч мөрөөж яад ингээл тэд нар ч бас агуу хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд гарч ирж байгаа чинь мохоож байна. Юу ирлэх. Маш их асуултын тэмдэгтээ хүүхд сургууль руу ороод цэг болоод гарлаа гэж төсөөлдөг байхгүй би. Асуултын тэмдэгтээ ороод сургууль руу ороод таны мэдгүй асуугаад явж байсан чинь нөгөөх нь анхааруулгын тэмдэг болоод аачин заяа. Бүх анхааруулга бол айгаад яана энэ юм дүм мөн яана багш яана энэ багш яана тэр яана багш яана гэл. Аав ээж яана гэл. Бүх ингээд. Тэгээ сургууль төгсөхдөө баг цэг болж төгсөөд тэгээ баг ингээд хүсэл мөрөөдөл нь баг нэг 22 мөртөд унтраа нааж байгаа юм баг тий. Тэгэхээр энэ өөрөө айгу хэцүү л байна л да. Тэгэхээр бид нэг юм хэрэгтэй байна. Тэг хүн ингээл ийм нэг юм хүнд байж ивэл тэгээд энийг болохоор тэр дайчд мөрөндөө гарах юм уу? Энэ маш чухал юм яригдж байна. Тэгээд бас саяны 5 нөгөө нэг тусгаар тогтнолыг бүрэн дурдж дуусаагүй санагдлаа. Тарихны тусгаар тогтнол. Ахуйн тусгаар тогтнол. Хилийн тусгаар тогтнол. Хил гэдэг нь одоо хил зааг. Тий. Хил. Цусан тусгаар тогтнол. Тэгээд цасгийн тусгаар тогтнол. Тэгэхээр энэ 5 тусгаар тогтнолыг заах нь байна. Би бол одоо ер нь одоо 2 хүүтэй хүний хувьд хүүхдүүдэд юу заахаал баг асуугаад байна шүү дээ. Нөгөө энэ бүхнийг одоо бидний ээж аавууд дээр үеэсэн ингээд энэ хүүхэд ингээд энэ улс эх орныхоо төлөө зүтгэж магадгүй гэдэг байдлаар нөгөө боловсрол олгодог байсан юм билээ. Тэгэхээр тэр хүүхэд мэднэ шүү дээ. Ер нь бол одоо миний хүүхэд л мэднэ. Одоо шил би яахыг би ил мэднэ. Гэхдээ магадгүй гэдэг байдлаар ерөнхийдөө хүүхэд болгондоо нөгөө хааны хүүхдийн яг сурдаг юмыг харцсан хүүхэд сурах тэр системийг хийсэн байгаа байхгүй. Одоо
13 дугаар зуун гэж бид нар тодтогч яриад байдаг боловч яг 13 дугаар зууныг яриад байдаг вөхөр хүний хөгжлийн хамгийн оргил үе л дээ. Одоо Pax Mongolicо хийсэн хүн бүр ингээд ийм оргилд хүрдэг юм биш үү гэдгийг нөгөө үзүүлсэн цаг үе болохоор 13 дугаар зуунаа их ярьдаг юм шиг байна. Гэтэ тэр үед бол ерөөсөө л яг л Чингис хааны хүүхдийн явж байгаа боловсролыг хардсан хүүхэд авах хэмжээнд тэр засгийг тогтоож одоо хоёрын маань 8 засаг шиг засаг гэдэг бол болохын заадаг гэж байгаа ш. Нөгөө дадлуудын. Хууль гэдэг бол болохгүй гин гэж байгаа шүү дээ. Хууль засаг гэж дээ. Сайхан гоё монгол үгээр тодорхойлогдсон тэр философиудыг сонссон сайхан биш үү? Тийм. Би бол одоо хэлний боловсрол давхар авж штт. Төрөл хэлийнхаа. Гэхдээ хоёртоо баярлаа. Аа. Гоё байна. Ингээд нөгөө хөглөх гэж байгаа шүү дээ тий. Тэр нөгөө бид нар нэгнийгээ ингэж нөгөө хөглөхөр хөгжин бол их гоё. Хөглцэн хөгжин бол яаж дуурна шүү дээ. Хөглцэн морин хуурыг гэр дээр тавихад салхинд дуурдаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар болилдо өөрөө заавал гол дүр байх гэдэг морин хуур байх гэдэг халавгүй л гэдэг би санааг амар хэлмээр санагддаг байхгүй. Зүгээр тэр салхин байчихал та тий. Эсвэл тэр морин хуурыг тогтоож байгаа гэр нь байчихал та. Тэгээд тэр эцсийн тэр чимээ байгаль эрхийг гоё ингээд амраа монголон болгож нийцсийн үр дүн төрөний үүл гэдэг шиг. Хэрвээ бид нар нөгөө иймэрхүү юм дээр очиод хим химжээндээ тий хэрэг мэдээ зэрнэрэ гэдэг шиг тий одоо жоохон муухайгаар хэлвэл ерөнхийдөө хүний тэр нэг юм одоо нэг тийм мэдрэмж хүнд ингээд байдаг байгаа байхгүй. Одоо тэрийг ингэж мэдрүүлж тэг байсан одоо тэр бас юмнууд гэж байгаад байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол хүн айгуу гоо тэгээд ингээ явчихвал бидний тэр нөгөө эвлэх тэгээд үргэлжлэх юм бүтээх гэдэг юм болох гээд байгаа байхгүй. Тэгэхгүй бүгдөө тэгээ батханы толгой байх гэж зэтгээд байгаа. Тэр нэг хүрх гээд байгаа үйл хэргийг зорилгыг ойлгоцсон бол шал өөр өдөн шүү дээ. Заавал нэг тийм эг орхоол ингээд тахгүй. Гэхдээ энэ ажил үйл хэрэг явах нь чухал гэдэг. Тэрийг гэхдээ хүн ер нь бас нэлээ юм үзэж харж ижил ойлгодог юм шиг байгаа юм. Ястал нөгөө эрдэм тэр эго байгаа дарахаас хол зөндөл юм боловсрал сууж иж ойлгох. Одоо эрдэм гэдэг дээр нь штэ. Одоо эр бие гэж байгаа. Эр биеийг дэмнэх дадлууд одоо хоёроор. Энэ эрдэм. Одоо манай багш түрүүд чи гүнзэг өссөн гэхээр чамд итгэхгүй нэг намайг тэгсэн штэ. Би бас багш надад тэгж хэлж байсан байхгүй юу? Ботолдоо чи хэрвээ бие дэмндэг дадлуудтай болоогүй чи эрхийн балаа болох байсан гэсэн багш намайг. Чи арай азтай ингээд нөгөө 18 хүртлээ эрхэлчээд 18-аас хойш яг волейбол тоглодог лээсэн л. Тэгээ ерөнхийдөө дадлууд нь суугаад өдөр болгон чи ингээд нөгөө юм энэ бие дэмндэг юм дадлуутай болсон учраас чи бол одоо ингээд тий. Гэтэ би өөргөө тэгж хэлмээргүй байна л да. Зүгээр багш маань л зүгээр ингээд үгийнх нь утгаар хэлсэн үг нь. Чи эр бие үргэж дэмндэг учраас чи бол ингээд эрдэмтэн тий. Миний хүн юм тэнцвэртэй байгаа шүү. Тий. Ингээд нэг одоо хүнийг урмаар тэтгэн ухаанаар тэтгэн тэнгэрээр тэтгэн гэж байгаа. Тэгэхээр багш маань намайг тэгж урмаар тэтгэж ухаанаар тэтгэж тэнгэрээр тэтгэжсэн учраас би үргэлжлээд байсан байгаа. Одоо би бас хүмүүсийг урмаар тэтгэдэг, ухаанаар тэтгэдэг, тэнгэрээр тэтгэдэг болохоор гिचээгээд байгаа. Тэр аль нэгэн тэр тэтгэх юм тутахаар хүн одоо нөгөө моторынх нь ажил байхгүй болж штэ тий. Тэгэхээр одоо тэр урмын бас хүн хөөрөөл би баг эрдэмтэн болчлоо гэж шүүгээл тэгэл багш магадгүй надаас шалгасан байж болох байхгүй юу. Одоо энэ эрдэмтэн хүмүүс чи эвгүй штэ. Одоо тий. Нөгөөх нь би эрдэмтэн боллоо гэж шуугж яадаг. Хөөх ингэ шалгалтанд дунлаа гэж тэнд суужж магадгүй байхгүй. Тэгээ би хөөхөө шалгалтанд л унтсан нэг нөхөр тийм. Тийм болохоор ер нь өөрийгөө дэмж Батболд гэж рүү зориод явж байгаа тийм. Хүмүүсийг дэмэндэг, тусалдаг. Тийм. Тэг яг энэ дээр бол би бол одоо жишээ нь ингээд одоо миний урд миний ментор сууж байна. Тэгэхээр би одоо энэ хүнээс зөндөө их юм суралцж байгаа. Тэгээд бас ер нь бол одоо энэ компани одоо албан тушаалаар ярих юм бол би бол одоо дид захирал дид ерөнхийлөгч гэдэг ч юм уу тий. Манай ерөнхий захирал шинэ байх гэсэн үг. Тэгэхээр яг энэ нь миний хувьд тэгээд зан ганц энэгээр зогсохгүй цаашаага би бусад одоо хэлний сургалт байд юм уу бусад сургуулиудыг би өрсөлдөгч гэж ерөөсө хардаггүй. Тэд нар хэрвээ тэдний одоо зорилго ч юм уу тий миний зорилготой нийцж байгаа бол хамтрагч гэж хардаг. Тэгэхээр одоо жишээ нь миний зорилго бол яг миний хувь хүний зорилго бол Монгол улсыг эх орноосоо зогтмааргүй амьдрахад сайхан орн болгох гэдэг. Нэгэ байнга ярьдаг. Тэгэхээр энэ зорилготой чи бас нэгдэж байгаа гэж би харж байгаа. Чиний зорилго бол яг миний зорилго бүтгэхийн тулд чиний зорилго бүтгэх ёстой. Чиний зорилго бүтгэхийн тулд миний зорилго бүтгэх ёстой гэж хараад байгаа юм. Тэгэхээр яг тэр утгаараа энэ зорилготой нэгдэж байгаа хүн бол одоо миний өрсөлдөгч биш. Миний хамтрагч. Тэгэхээр тэр хүний доор нь ажиллана уу би хажууд нь ажиллана уу те эсвэл алсаас дэмжиж ажиллана уу хамаагүй.
гэж хараад байгаа. Тэгэхээр философи нэгдэж байна. Тий, яг л нэг л да. Үйл хэрэг бүтгэн Тий. хамгийн чухал байгаа байхгүй. Ер нь бол одоо уг нь бол энэ засаг барьж байгаа хүмүүс ч юм уу те. Энэ Монгол улс амжилттай байх нь л чухал хос миний тэр нэг албан тушаал би ерөнхийлөгч болох юм ч юм. Одоо ингээд улс төрийг залуучууд нэг тийм сонио ойлгоод байгаа байхгүй. Би юм ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй. Ерөнхий сайд болох мөрөөдөлтэй. Гэхдээ тэр мөрөөдөл юм уу? Тэ яг юу нэ те. Тэр нэг эгон мөрөөдөл юм уу эсвэл сайд болж байгаад би ийм бүтээмээр байна. Тэ. Би бол ингээд хүүхд хасаал энэ яг улс үндэстний одоо асуудал гол үндсэн асуудал нь боловсрал гэдэгт үргэлж итгэсээр ирсэн. Тийм болохоор бид тээр одоо энэ ерөнхий боловсролын сургууль хамаг юм дээр энэ аль болох юм зөв даталтай байгаад энийгээ тэгээ энэ контент болгоод олон хүмүүст бас энэ үзэл бодол философи бүх юм ингээд цацаад зөвхөн ингээд өөрсдөө ингээд үгүй энэ манай бүтээгдэхүүн ингээд энэ нууц центр гээл те эсвэл нэг оюуны өвч центр аваад ч юм уу нэг та нар хэрэгжилж болохгүй гэсэн юм байхгүй юу? Ер нь аль болох нээлттэй одоо арга техник илүү юм сурчвал ингээд цацаад явъя гэсэн тийм бодолтой байгаа байхгүй. Яг ийм хүмүүс чинь Баатар гэдэг байна. Баатарыг би нэг ахтар очиод нэг гоёор тодорхойлуулваа. Нөгөө хүн чинь бас зарим нэг юм хийгээд байгаа юм хүртэл юу хийгээд байгааг бас мэддэггүй шүү дээ тий. Нэг хийгээ явж идэв шүү дээ тий. Тэгсэн чинь Баатар хүн гэдэг бол орчин үед бол олон гэр бүлийг бас ингээд тижээж байгаа хүн бол бас нэг талаасаа Баатар гэж хэлсэн байхгүй. Тэр гэр бүлийн арталд тий одоо шүтийн үрс гэж тэр ах бол өөрөө ярьдаг хүүхдүүдийг одоо тойр маань хүүхдүүдийн төлөө явж энэ тэр шүтийн үрсийн төлөө ээжүүдийн төлөө бид нар амьдарж байгаа маа гэдэг тэр бол философи ах байл. Тэр ах бол надад бас их гоё таалагдсан. Бид нар чинь одоо нөгөө эрэгтэй хүмүүс гэдэг утгаараа нөгөө хамгаална гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар ингээд хамгаалж чадахгүй одоо зарим нэг өвөг дээдсүүдтэй ч юм ингээд ярьж байгаа хүмүүсийн бид зүгээр ингээд яриаг сонсохоор хохин л гэдэг байхгүй өөдөөс нь ингээд өөдөөс нь асуудал ирэнгүүт хохин. Асуудал ирэнгүүт хохин. Хохинд хохирж байгаа чинь хохирж шүү чи гэж байгаа хөвгчтэй тий хохирсон гэсэн үг. Тэгэхээр чи өөрөө тэгэж чадаагүй л тэгэл хохинд гэдэг байдлаар бас ирлээд шүү дээ тий. Тэгэхээр бол бид нар бол энийг нэг хамгаалах нэг талаас ингээд хамгаалагч нар ингээд болоо явж байгаа энэ бол ингээд яхахгүй бас нэг Баатар болчиход байгаа юм да. Хөө гэж сургаад байна шүү дээ хүүхд тахт бид нар. Яг наадах ч юм байсан баг түрүүний нэг өмнө хэлж байгаа. 13 нас хүрэхтэй хүн өвдөг одоо ингээд өвдгөө халцаар цорох хэрэгтэй. Тэр хүүхд тохоосоо өөрөө унсан үйлдгүүгээ сурч гарч би нэг амьдралдаа шийдвэр гаргаад мөнгө зээлээд нэг юм ихлүүлээд дампуурхтаа би үүлэх юм уу хаашаа тий. Одоо том төвшөнд ярих юм бол тэр сургаалтын хүүхд эндээ хүлээгээд авсан хүүхд л ахаад босгоно шүү дээ. Өө би өөрөө унсан юм чи одоо үүлээд явахтай. Одоо тэгээд эцэгчүүд бас хэтэрхээ нэлцгаа өсгöd юм л хүүхдүүд яг тэр насн дээр нь баг бүх юм бэлдэж өгөөл үүрж авчаал ингээл уг нь өөрөө унж боцоод одоо хүүхдтэй нөө хүнтэй муудсан үгүй чи өөрөө уучраа олох хэрэгтэй байхгүй уучраа сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээл аав ээж юу н урдуур нь орж ирэл тийм эцэгчүүд зөндөө байдаг байхгүй сургууль дээр л аав ээж нь урдуур миний хүүхэд юм баг юм бурхан шиг төрсэн миний онцгой хүүхдийг минь та нар баг ингээд нийлж ягаад ингээд харин тэгэхээр ч нөгөө гол асуудал яг бид нар ингээ өөрсдөн дээр очиж байгаа байхгүй тий. Бид нар өөрсдөө ингээд тэр эцэг ч юм уу ингээд өөрөө гоё ивэл энд нэг сургууль арай л асуудал багтаа байх гэдэг чинь хоолны нэг асуудал тийм л ахарч байгаа. Гингүүд тэр бид нар өөрсдөө эцэгчүүд өөрсдөө бас энэ боловсрлоо дээшлүүлэх хэрэгтэй байна л да тий. Тийм одоо жишээ над руу сүүлийн хэдчнээ жилийн маш их асуултууд орж ирдэг. Хүүхдээ би яаж хэл сурах вэ? Хүүхдээ яаж би таталж болох вэ? Хүүхдээ яаж сахилах баттай болох вэ? Хүүхдээ яаж ийм болох вэ? Манай хүүхд ингээд байна. Манай хүүхд ингээд. Өмнө аманд нэж гэх. Тэгэнгუთ өөртөө ч нэг яриулмаар байна. Өөртөө ч нэг хүүхдээ шав оруулмаар байна. Тиймэрхүү асуулт маш их орж ирдэг. Тэгээд миний хариултууд ер нь их хвчлэн адилхан байдаг. Өөрөө л үлгэр жишээ болох хэрэгтэй. Ерөөсөө л одоо жишээ нь би яг одоо манай хүүхд тийм амар хичээл ном хийхгүйж байсан гэсэн би нэг юмд итгэдэг. Би яг нүдэн дээр нь өдөрт нэг цаг гадаад ил үзчихэж байгаа юм. Би яг нүдэн дээр нь дасгал хийгээд одоо манай том хүү бол намайг им бүдүүн болохоогүй байсан үеийг бол санаж байгаа. Хамт авсан зургнууд нь ч байна те. Одоо хамт хоёрын хамт тоглоом тоглож исэн бичлэгүүдийг одоо өөрт нь үзэхэд хөөх та ямар юм бүдүүн байсан би мартсан байна гэдэг ч юм те. Тэгэнгუთ нүдэн дээр нь би ингээд баг багаар фит болж байгаа ч юм уу те. Тэгээд нүдэн дээр нь би ингэж үлгэр жишээ олж үзүүлж байгаа. Энэ далд хомсорт нь сууж байгаа гэж би бүр итгэж байгаа. Тэгэхээр яг одоо үр дүнг би энэ хүүхдээс нэх шаардлагагүй. Энэ бол сууж байгаа. Би үлгэр жишээ нь байж байгаа
гэдэг юм дээр би төвлөрөх ёстой гэж үздэг. Тэгээд бас нэг саяхан нэг Навал Равикантаас нэг сурсан нэг үг маань чи үйлдэлтэй яар үр дүнд битгий яар гэдэг. Миний тэр 50 шандах тун гэдэг байгаа философи ер нь тэр гэсэн үг. Би үйлдэл гаргахад бол хойш суухгүй яарна. Үр дүнгийн үзэхэд бол те миний намайг насварцсан хойнч магадгүй тэр улс орн маань тийм болох ч юм билүү. Тэрэнд ярахгүй гэсэн. Түрүүн яг нэг юм ороод ирлээ л дээ. Түрүүн чиний нөгөө юг үзчихсэн юм бэ? Тэр нэг ихтгэл үнэмшлийн талаар ярьсан. Хүн ер нь бие биендээ ч итгэхэ болцсон байна, тий? Яг тийм эцэг эхчүүд ч юм уу тийм хүмүүсийг бодохоор би хүүхдэд хангалттай итгэхгүй байхгүй хүүхдэд тий. Тэр хүүхдэд би бол тэр эцэгчүүд зөвлөгөө өгөхдөө тэгж хэлдэг. Гэхдээ хүүхдэд чинь таны мэдж байгаас их потенциал байгаа. Гэхдээ таны бодсноос л супер байгаа. Зүгээр хүүхдэд итэг. Тэр хүүхд хүсчээж л тэр юм хийштэй. Түүнээс биш. Тэр хүн мянга хэлээд мянга ингээд үглээд бол хийхгүй. Тэр хүүхдэд итгэх л хэрэгтэй. Тэр айгуу гой сэдв бас нэр тэр талаар нэг жоох ярьж. Яг тэр талаар бүх юмний суурил да. Ер нь хүн итгэл байхгүй гэдэг чинь бодол зэгцгүй байгаа. Бодол зэгцгүй байгаа гэж л ухамсарл болчихоо байхгүй. Ингээд юуны дарааллын үед тэгэхээр ухамсар өөрөө тэр бүх бодлыг ингээд ажиглаад тий зэгцлээд бодлон зэгцэрсэн итгэлтэй байдаг юм байна л да. Тий. Одоо яг зөв концепцийн төвшөнд ингээд ярих юм бол тэр хүн өөртөөгөө тэгжил нөгөө өөртөөгөө ажиллана гэдэг өөрөө ингээд хамгийн хэцүү ажил тий. Тэгэхээр энэ угаасаа хэцүү ажил ингээд учраас ихэнх хүн угаасаа ингээд чадахгүй байгаа шүү дээ тий. Гэхдээ энийг одоо юу гэдгийг одоо манай одоо ээж аамын ч юм уу одоо ингээд хийж өгч чадсан зүйлүүд дахиад таны яриан дээр очиж байгаа. Ерөөс ингээд надаа ерөөс ингээд үгэлж байгаагүй. Одоо хэд гурлаа хин нэгний хүүхдтэйсэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр адилхан концепцээр очиж байгаа. Итгэл орхицсон тий. Тэгэхээр тэрний үр дүнд л ингээд дураараа дүргэж явж байгаад янз бүрийн юм хийж байгаа шүү дээ. Унж бүдэрж байгаа шүү дээ. Тэгээ одоогийн төвшөнд ирсэн. Тэгэхдээ би саяны концепц буцаагаад батлаад хэлэхэд яа харахгүй ингээд энэ одоо бид нар чинь ингээд өшөө том төвшний итгэл ярьж одоо Монгол улс баян болно тий гэдэг энэ төвшний итгэл дээр бол яг саяны миний ярьдаг концепц бол бүр их наалдаж одоо орж ирд юм билээ. Одоо бодолч зэгсэрсэн, төлөвлөгөөч гарцсан тий хизээ яах уу гэдгөө тодорхой болсон тохиолдолч хүмүүстэй нэг тэр 90 4 6 5 саягаас зорчдөг гэсэн шүү дээ. Тэр ингээд итгэлтэй довтлох тэр үндэс бүрдчихэж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр итгэл үжиж хүнээс сэтгэл гард юм байна л да. Ер нь бол тэгээд тэр сэтгэлийн дараагаас одоо ингээд хүний мэдрэл тэгээд нөгөө хүсэл мөрөөдөл сууzaал гэдэг зүйлүүд ингээд одоо 12 ертөнцид тэнгэрт мэндэлж ертөнцид боож тиймэрхүүнүүд байгаа хүнд хүн ер нь яаж идэх вэ? Энэ одоо жишээ нь хэл сурах дээр одоо ингээд хамгийн номер 1 бөгөөд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл гэдээ би баян ярьдаг. Тэр нь одоо жишээ нь ингээд байгаа байхгүй юу? Миний хувьд одоо нэг хэлийг би ингээд сурах гад үзлээ фейлдэн. За одоо би хятад хэл дээр жишээ 2005 онд анх би хятад улс руу очиж үзчихсэн. Тэгээд нэг хэдэн хятад үг сурч ирсэн баг. За тэрнээс хойш 2018 онд яг анх хятад хэл сурч эхэлж исэн. Үеэлээсээ хэдүү юм асууж агаад. Тэгээд тэрнээс хойш одоо хүртэл би нэг HSK 3 ч юм уу те нэг дунд чатны хятад хэлтэй явж байгаа. Энэ дээр би ерөөсөө санаа зовдөг. Ерөөсөө өөртөө итгэлтэй байдаг. Хүмүүс болохоор те яг над чиг англи хэл нь яг нэг ингэж явж байгаа хүмүүс бол байгаа штэ. 20 жил болж хахад нэг юм дунд чатан дээр гаццсан ч юм уу те. Тэгэнгუთ тэрнээсээ болоод би ер нь авьяас хүн байна. Би ер нь юм гэдэг нэг юм итгэлийн эргэлзээнүүд орж ирэх гэдэг. Би болохоор би насныхаа бүхсэнд ямар ч байсан хятадаар өстой жинхэнэ ном бичдэг бараг те. Күнзийн сургаалыг хайлцдаг хүн болно гэдэгтээ би итгэлтэй байна. Зүгээр цаг хугацаан дээр би ингээ яарахгүй байгаа гэсэн үг бас. Тэгээд ингээд дундуур нь ингээд фейлдэх мөчүүд байгаа шүү дээ. Яармаар ингээд санагдаж заримдаа ингээд хараад өстой ингэж юмсан нэг хятадаар ингээд мондөг уншдаг болчих юмсан, мондөг ярьдаг болчих юмсан гэсэн бодлоод орж ирнэ. Тэгээ энэ хятад хэлээр хязгаарлагдахгүй маш олон хэл төр ингэж явж байгаа. Тэгэнгუთ би яг тэр болгон дээр миний тэр гүн итгэл цаанаас гарч ирээл. Чадна штэ болно штэ. Нэг алхам урагшаа ингээд хоосон хонохгүй 2 хоног 2 идэхгүй өдөр болгон хятад хэлээ баг багаар явуулж л бай гэл. Гэх мэт иймэрхүү одоо жишээн дээр орж иж байгаа байхгүй. Тэгэхээр наач болохоор яг ингээд хүний ухамсарын төвшнгөөс одоо бодлын зиндаа хүртэл байдаг гэж байгаа шүү дээ ингээд юм дээр. Одоо наач шиний бодлын зиндаа байгаа байхгүй. Одоо миний үед багшаасаа энийг сонсноос хойш би ингээд хүмүүсийн бодлын зиндааг аягүй ажилтдаг болсон. Зарим үнэхээр нөгөө хүмүүс ингээд мөнгөөрөө зиндарахдаг шүү дээ. Нөгөө ингээд баян тансгаараа зиндаа тий.
тэр шиг бодлын зиндааг бас тэрнээс чухал зиндаа үнэхээр зиндарахмаар байв гэхгүй тий. Бас зиндаа байна шүү дээ. Тэгэхээр саяных тэр чинь тэр бодлын зиндаа болон одоо тэр ухамсар орж ирж хүн болгонд эргэлзээ орж ирж шүү дээ. Одоо хүн болгонд. Гэтэл тэрийг даваад дахиад цаашилж ин гэж дахиад тэр хүний нөгөө тэр ухамсарын асуудал болчих жоох. Тэр ухамсар өөрөө надад тийм бодоод орж ирж л байдیں۔ Тэгэл би тэрийг ингэчтiin гэж нэг тийм баавар зүйл байгаад шүү дээ. Тэнд нэг юм одоо тэрийг яг тэрийг л ухамсар гэж нэрлэдэг юм л да. Нэг тийм тэр баавар. Нэг юм жижиг нөхөр магадгүй ингээл энэ ширээн дээр би гэртээ сууж байсан чи нэг жижиг нөхөр орж ирэл над руу томроод шүү дээ. Чи чадахгүй матахгүй баста муу сууг муу гал. Нясалчаал цаашаа яваад гэж байгаа. Тийм бид нар нөгөө өөрсдөө юм хүчрхэг ухамсар бид нар тэнд ингээд одоо нэг суулгах хэрэгтэй юм байна л да. Одоо ер нь бол өөрсөндөө. Тэгэхээр тэгээд суулгаж чадах юм бол бүх юмн дээр угаасаа саяны процессууд ингээд орж шít. Даваанда бид нар шиг хүмүүс л ингээд том ярьдаг хүмүүс бол айгүй том цохиулж байгаа шít. Нөгөө тэгээдээсээ яасан гэл нэг нөхөр ингээд нэг унгаах гал орж шít. Гэтэл нэр яана шал дэмж тэр үедээ гэж хэлв үү гэснээ босоод ирж байгаа шít. Энд ч юм бол үүр зүйл гээд. Тэр байна. Бас найз чамд нөгөө түр ярьж байгаа ч бас сая ороод ирлээ. Нөгөө чи ингээд баян уус болгоно гэсэн шít. Тэгэхэд би нэг бас нэг юуны нэг өвдөц яриаг ингээд сонсоод суучсан байхгүй. Тэгсэн чинь за юу хайж гин. Нэг юм эд ахын хүслээр босгосон гинэ. Одоо тэр 13 дугаар зуунд ч гэсэн дэлхийн ертөнцийн тэр эд ахын хүсэл байж зассан гинэ. Тэр би юм баян болох хүсэлтэй. Энэ Монгол улсыг баян болох хүсэлтэй нэг юм балчиртай уулзмаар байна гэл. Одоо би тэр яриг сонсож байгаа гэсэн чинь шууд яг гэж чи орж ирдэ. Яг над руу тий. Нөгөө баян болох хүсэлтэй үнчнэр тэнд байгаа штэ гээд. Тэгээ сая нөгөө магадгүй нөгөө тэгээд ч өвдөцтэй ингээ буцаад ингэсэн учраас нөгөө гэхдээ тэр баян болохын ардалд юуны төлөө одоо орчин ертөнцөөр зөндөл баян хүн байгаа шүү дээ. Одоо энэ дэлхийг засчгаар хэмжээний мөнгөтэй ч хүн байгаа шүү дээ. Ер нь бол яг үндэ тий. Тэгэхээр тэр хүн юм дутж байгаа шүү дээ. Одоо хоёрын тэн дээр битсэн байгаа хайр тий. Тэгэхээр тэгээд чамайг буудуулсан концепт хэрэглээгүй шүү. Юун дээр тэрийг тэгээд чамайг бид нүчил буудсан гэсэн шүү дээ. Гэр бүлийн хувьд гоё болоод юунуудын хувьд юмнууд гоё болоод гэдэг чинь тэрлүү ингээд одоо өвдөц ингээд димжээд те. Одоо хүн ер нь бол өөрийгөө ингээл мяалаа лайвал би хэцүү амьдарч ин муу амьдарч ин гэвэл чамд тэгвэл жинхэнэ муу амьдралыг үзүүлээгээд улам муутгадаг гэж байна. Өчигдөрхөн манай эхнэр манай хүү ингээд гэрээ шүрдчих гэсэн чинь юу дутуу шүрдээд тэгээ тэрнээсээ болоод загнаад яасан чинь шалчхансан гинэ. Тэгсэн чинь шалчхандаг гинэ. Чам жинхэнэ шалчхантал чинь одоо шийтгэж үзүүлээ гэд манай ихнэр өнөө өглөө ярьжсэн. Яг тэр шиг танаа ээж чи хүүхдийнхээ өвд эзэлсэн. Тий. Тэр нэг түрүү нэг ингээд яг тэр яриа эхэлж байхад нэг юм ярьжсэн юм. Одоо ингээд 6-7 наснаас нь эхлээд 13 наснд нь тэр нэг юм орж ирсэн гэд тий. Өвгдээсээс тэр зориг орж ирдэг гэдэг чинь штэ. Би бас яг тэр мэдэрчээсэн бохгүй яг 6-7 настай байх та. Би бол юм хүчтэй. Би хөдөөний тэр талбай дээр өсөж байгаа л хүүхэд шүү дээ. Нэг дэлхийн ертөнцийн талаар сайн мэдэхгүй. Одоо гайхдаг байхгүй. Яаж тийм бодол хаанаас ямар мэдээлэл ямар датагаар орж ирдэг юм. Тэгээд тэр нэг манайх юм 3га эртээ юм төмс тарьдаг тийм талбайтай байдаг гэсэн. Би энэ дээр юм амар гоё машины үйлдвэр барьмаар байна. Тэгээд ингээд хар зурагт өсөж байгаа. Тэр чинь бүр одоо 90 онд гэсэн үг байхгүй. 97 молоо онд гэсэн үг байхгүй. 96 7 онд. Би юм гоё юм юу ямар байна. Олон хүнд ингээ хүндлэгдсэн. Бүр ингээд олон хүнийг ингээд байлдан давуулсан тийм мундаг хүн болмоор байна. Тэгэд ингээд тэр тийм болохын тулд би амар их баян мөнгөтэй тэр бомтон болох хэрэгтэй юм байна. Гэсэн тийм бодлол зорж ирэл. Тэрийг ингээд ээж мэжтэй хараад ээж мэж. Хөхөртэй миний өвчтэй ямар ухаан ямар том юм ярьдгийг. Тэгээд тэр үеэс хойш ер нь байнга тэмцсэн. Тэмцсэн гэдэг нь тэрийг тас зогсож байгаа хүмүүстэй. Ингэж болохгүй тийм байх хэсгүй. Ингэж болохгүй чи жүжигчин болж чадахгүй юм болж чадахгүй. Битээ том яриад байна энэ. Тэгээд ийм төсвийн ажлыгээд ингээд явах хэрэгтэй гэл иймэрхүү нийгмийн суур ойлголт. Тий. Тэгвэл яхах. Тэр ингээд чиний хэлсэнтэй ийм түрүүнээс хойш бодоод л таарж байгаа юм шиг тэр хаанаас орж ирсэн дата мэдээллийн тэр 6-7 настай тэр жоох хүүхдэд. Тийм үстэй. Бид нар тийм YouTube үзэж өсөөгүй шүү дээ. Бид хоёр айгүй бол ямар таарад байдаг байхгүй. Ирээдүйд кино хийнэ гэсэн зорилготой. Тал хүүхд байхасаа тийм зорилго тээж. Наадтай ч бол би ч гэсэн бас таархал юм. Чингис хааны талаар бүр агуу түүхэн кино ил гэсэн мөрөөдлөө энэ да. Багштайгаа хамт нөгөө ховлоо юу биш ээ. Хабуул хааны
Ларкано хийх мэх гэл. Аа. Багш зохиолын бичиж бичээл л да. Тэгээ явжсэн. Тэгээд бас дөнгөж сая машин гэсэн чинь би бас нэг үеэлтэйгээ хоёлаа машины үйлдвэр байгуулна гэдэг. Тэгээд бүр Англид очичоод би юм Ford, Ferrari машинуудын номнуудыг авч уншдаг өсвөр. Үйлдвэрийг яаж байгуулсан гэдэг. Enzo Ferrari анх яаж машинаа эхлүүлжсэн бэ? Тэр мөрөөдлөөс болж би тэр юу яажсэн. Физик мизикт аягүй хөвчтэй дурлжсэн. Тэгээ би бас физик үзчихсэн байгаа байхгүй тэгээд. Тэгэд уучлаарай түрүү нөгөө үгийг таслаад өндөрлүүлсэн тэргээ нөгөө баян гэд ярьжсэн шүү дээ. Тэр чинь. Баян гэдгийг уусаа яаж тодорхойлохоос хамаарж байгаа юм л да тийм. Тэгэхээр Монголд бол угаасаа өртөө хүн баян, өргөө хүн баян гэж бас тодорхойлж штэ. Тэгэхээр миний тэр зорилгон дээр бол Монгол улсыг эх орноосоо зүхтмааргүй амьдрахад сайхан орн болгох гэдэг. Тэхийн тулд одоо чинь манай компани 8 зарчим бид нэр өөрсдөө үлгэр жишээ болоод ёс зүйтэй, талаастай, сэтгхүүтэй, зоригтой гэдэг тийм энэ бүх нээлттэй сэтгхүүтэй энэ бүх дадлуудыгаа үлгэр жишээ болгоод энэ подкастаараа хийж байгаа үйлдэлээрээ бүтээж байгаа зүйлсээрээ амьдарч байгаа хэв маягаараа ингээд цааш нь халдаамаар байгаа. Цааш нь түгээмээр байгаа. Тэр нэстэ баян гэдэг бол сайн дадал ихтэй хүн баян хүн байх нь шүү гэж ойлгож байгаа. Тэгж угаасаа л тодорхойлж байгаа. тэр чинь зайлшгүй болоод хөрчиж байгаа байхгүй сайн дадалтай байхад. Тэгэхээр сайн дадалтай ард түмэн байгаад тэгээд ерөнхийдөө бүгд ёс зүйтэй бүгд одоо зоригтой бүгд ийм тим ард түмэн байх юм бол улс орн бол амьдрахад маш сайхан орн болох хаа гэж итгээд байгаа. Тэгээд тэрний төлөө боловсролыг түгээж дадлыг бүтээх гэж хичээж байгаа гэсэн үг. За ингээд ер нь подкаста дуусгая. Гэхдээ тэрнээс өмнө би нэг ганцхан асуулт асуучмаар байна. Яг энэ дөнгөж 18, 19, 20 хүрж байгаа одоо юм залуучууд амьдрал дээр гарч байгаа залуучууд байна шүү дээ. Эднэрт одоо яаж ингээд чам шиг юм супер өндөр дадалтай одоо юм гоё өөрийгөө уралцсан ийм залуу болох вэ? Эднэрт гоё нууцаасаа валц зөвлөгөө өгөөч. За зөөх тий. Яалаа да гэж. 5-9 хүсэл гэдэг. Тий яра. Одоо энэ дэр чи яг нэг дүүдэл сайхан зөвлөгөө өгч ингээл ингээл л сайхан. Тэгээ одоо юуны хилдгээр одоо түрүүний оргилын хилдгээр одоо ингээл үлгэрлэл авах юм одоо орчин үе зөндөө болчихлоо шүү дээ тий. Одоо юу гэдгийг манидыг яхад одоо тэр саяны яриад байгаа 17.8 дэр гэхэд бол Facebook нөх амир хөгжөөд орчин үе одоогийн шиг амир инфлюенсерууд гарч ирээд ингээгүйсэн тий. Тэгэхээр одоо бол ингээд хангалттай нөгөө түрүүний баатар гэдэг шиг яг бие махбод дээр бол юм хангалттай баатарууд бас орчин үед бол ингээд байгаад байгаа байхгүй. Гэтэл тим юм ингээд байгаад ах чин тэгээд тэрийг ойлгохгүй бол одоо тэр 17 хохин гэж. Тэг хохин тий. Тий одоо би зөвлөгөө өгөх гэхээр яг тий. Ер нь бол тэгээд ийм байх чинь тэгээд яг бол тэгээд угаасаа хохин шүү дээ. Тэгээд хин хохирохын чийл хохирно шүү дээ. Одоо тий тэр 17.8-тай хүүхд чийл гой биетэй байгаа л чи тэр гой биетэй байх бүх дадлууд байж байгаа эсвэл наашаа үрээдэр эсвэл хажуудлынхаа жим рүү ор тий. Ингээд одоо бүх нөхцөлөд бүрдсэн. Ялгаахгүй би ч гар дээр сунаагаар л эхэлж исэн. Эсвэл тэгээд ихэл тий. Ингээд чадахгүй ингээл хараал нэг санчаал болоод сууж ивэл тэгэл нэр нь би одоо тэр өвдөцсөн яагаал юм асуугаар л өвдөс хохин гэлээ хогчин гэлээ би одоо ингээ ойлгож байгаа байхгүй юу. Тий тэгэл хогчин. Одоо юу яавал би өөрөө тим тайп нэг юм баггүй юу. Бас зарим тохиолдолд ингээл би нэг юм одоо юу гэдгийг тэгсэмаа болохгүй ингээл тэгвэл тий. Хэрвээ намайг нэг амар урам хайрлахаас илүү яг зарим моментын тааруулаад яг саяны үгийг хэлвэл би яг босдог. Би өстө бослог. Тий. Тэгээд энэ 17.8-тай хүүхд хаа гэсэн гүйж ирсэн. Ер нь зөвлөгөө хэрэггүйсэн бэлээ. Тэр хүүхд чинь бас толгоор орсон шиг байл бас гоё явахгүй тий. Тэгэхээр тийм л энэ одоо бүх юм бидний ах эгч нар гэсэн хэлдэж штэ. Ах эгч нарын түүхийг сонсохоор ямар хэцүү үеэс босч ирээд гоё амьдралыг бүтээс ах эгч нарт одоо хэдүүл зөндөл таарж байгаа ш нэг социализмын үе юмээс ахуулаад тий. Өнөөдөр тэг чи ингээл бүх юм бэлэн баг чаа бид нар чадахгүй байна. Тий. Тэгэхээр бид нар юу байх хэвээр. Одоо тэр үеэс тэр нийгмээс гарч ирсэн хүмүүс чадсан байгаа юм чинь. Бид нар тэднээс их амбицтай байх нь өөрөө тийм юу хэрэг. Одоо зүй ёсны одоо энэ үйл хэрэгүүд рүү зорих нь энэ өөрөө нормал байхгүй. Бид нар юу одоо энэ амбицийг ахиулгал хэрэгтэй тий. Аль бол хурдан ахиулж хурдан тэр том юмнуудыг бүтээж би одоо тэр анар захирал аягүй их баярлдаг ганаг бодлоо. Одоо unicorn компани байгуулад технологийн салбарт итгэл үнэмшлийг бий болгоно тий. Эцээц тэрсөө одоо Монголд ганц дутж байгаа юм юу хэрвээ тэр итгэл үнэмшил. Бид нар одоо өмнөх түүхээр өмнөх үеийн цээжэд дэлдээд юу ч хийгээгүй нэг үе өнгөрцөн. Ойлгохтой зарим нэг хийсэн байгаа бах тий. Тэгтээ хангалттай биш цөөхөн тэр үлгэрлэн нөгөө цөөхөн байсан нэг ингээд үе өнгөрцөн учраас одоо ахаа дараагүй бол одоо гарч ирж байгаа ингээд хідүүлээ
тэр итгэл үнэмшлийг маш том зурж өгөх хэрэгтэй л доо. Тэгээд тэр итгэлийг л зүгээр баг өгөөл магадгүй бидний одоо ингээд нөгөө яваад байгааг ингээд хартал олон юм хийгээд байгаа хартал магадгүй тэр л байгаа. Зүгээр хараад болох юм байна гэдэг итгэлийг ирээдүйн хүүхдүүд тав гэл оргилах тэгсэн шүү. Шинэах тэгсэн шүү. Ботолдах тэгсэн шүү гэл одоо нэг мянган нөхөр нэг ингэчих чинь л бид нар ямар гоё үг үлдээсэн гэдэг юм юмнууд концепт руу очиж байгаа хөх тийм. Тэгэхээр ерөөсө бүх юм буцаал хэдүүлийнх нь яриа эхлээд ихсэн итгэл дээр очиж байгаа хөх. Тэгэхээр ерөөсө магадгүй сая зөвлөгөө гэсэн одоо тэгвэл зөвлөгөө нь энэ болог тий. Хохин тий. Тэгээд эсвэл зөвлөгөө нь итгээрээ тий. Зүгээр итгээрээ зүгээр угаасаа бүгд чамд итгэхгүй байх чинь. Чи өөртөө итгэхгүй бол тэгээд юу ч бүтээхгүй шүү дээ. Тэгэл тэндээ үлдэн. Тэгэл хохин болно. За баярлаа. За манай подкастт оролцсонд баярлалаа. Манай подкастын маань ерөнхий ивэд итгэгч Octolearn. Дадлыг бүтээ гэдэг үрээтэй. Тэгээд бас дуусгасаа өмнө манай Octolearn-ы бас нэг сурагч энд сууж байна тий. Тэр талаар нэг сэтгэл байна. Байна шүү дээ. Бэлгүй яах вэ? За яг айгу мундаг талуудаа харуулаад сая бол подкаст явлаа л да ер нь л тий. Тэг яг энэ бол одоо яг тэр саяны нөгөө build хийх гэдэг чинь айгу гоё. Тэгэхээр энэ дадал дээр одоо суулгахыг одоо би бол англи дээр дадал суулгахыг бол ер нь л одоо ингээд хичээж байна. Тий. Гэхдээ түрүүний чамны нөгөө хятад хэл гэдэг шиг нөгөө нэг тийм хүнд нэг тийм нэг зан чанар байгаа. Бууж өгөхгүй шүү дээ тий. Тэгэхээр юу Octolearn бол надад ингээд одоо анхны тэр нөгөө итгэлийг өгчээсэн байхгүй юу? Би нөгөө багасаа ингээд англи хэл одоо миний тэр 70 хумсардаас болоод дах шиг бодож байгаа. Ингээд гэхдээ яг жоохон ахиал яваад байгаа. Гэхдээ өгшөө ахчих боломж байтал болохгүй байгаа нь хүүхд байхаас ингээд англи ингээд сайн сурч чадаагүй. Тэгээд би 10 жилийн төгсөхдөө нэг ихтгэл найдвар тэгээд би багшаасаа асуудаг байхгүй. За би одоо их сургууль ороод ингээд англи хэл ингээд сурах болов гэсэн чи хизээ сурахгүй. Англигаа багшаасаа асууж байгаа шүү дээ би. Чи англиг хизээ сурахгүй гэж байна. Шууд унтрааж штэ. Тий. За тэгэл тэр юм ингээд миний энэ рүү орчиж जैन тий. Тэгэл их сургуулаар явлаа. Үнэхээр сураагүй тий. Тэгээ ингээ явсараад англи хэл нөгөө хэцүү юм байна. Хүмүүс нөгөө энэ одоо магадгүй энэ ботол шиг биетэй байх ч юм уу ингээ хэцүү байхтайгаа бодож сууж байгаа хүн шиг л байж байгаа байхгүй. Гэтэл яг өөрөө ч бодож байгаас гайгүй шүү гэхдээ. Тэр шиг англи хэл дээр яг тэр туршлагыг надад төгсөн байхгүй Octolearn. Болох юм байна. Тий. Миний бодож байгаагаас амархан байсан юм байна. Тий. Нэг аргаа олохгүй байсан юм байна. Би нөгөө fit би бүтээсэн туршлага дээр наадах гэж бодож штэ тий. Хэрвээ одоо миний ингээд энэ аргыг ингээ хүн гээд мэдвэл fit болчихно доо гэж байгаа шиг орглын энэ аргыг ингээд ингээ яачвал англиг бол ингэчих юм байна да нэг өчрийг олцсон юм байна да гэдэг тэр мэдрэмжийг надад өгсөн. Тэгээ тэрэнд бол би яхахгүй оргилдоо баярлан тэрнээс хойш би бүр илүү итгэж байгаа итгэлтэй гэдэг чинь тэрнээс хойш би бүр илүү итгэлтэй ингээ шууд хүнтэй таарангуудаа шууд англиар ярьдаг болсон. Харин би бичлэгүүдийг үзсэн. Шууд гадаад модод камер дээр ч хамаагүй. Камер дээр англиар яриад зүгээр чөлөөтэй госч илээ. Тэгвэл манай оргил багш маань хоёлоод тэр итгэлийг адилхан л гэсэн юм байна. Би бас ийм бас 20 жил бас нэг одооныхоо төвшнгөөс арай жоохон доогуур ингээд явж байгаа хгүй. Бүр 5 6 дахин англи үзсэн мөртлөө. Тэгээд яг чам шиг тэр мэдрэмжийг бас 2 3 жилийн өмнө оргилтой олзаад ингээд энэ бичлэг үзээд тэр англиг сурах итгэлээ олж авсан. Одоо бол би одоо хаач өөрийгөө англиар аваа явчихаар хэмжээний. Тийм итгэлтэй болсон. Тэгж бодоод. Тэгэхээр буцаал итгэл дээр очиж байгаа байхгүй тий. Ерөөсөө би сайхан ерөөл хэлээд өндөрлөчий гэж бодож. Монголчууд одоо орчин үед бол хараалаар дарагдсан байна. Нэг харааж юм тий. Годам дурс ингээ хараалаар хүн ингээ маш их дарагдсан харагдаж байгаа. Гэтэл монгол хүн ерөөлөөр өргөгддөг гэж байгаа. Тэр одоо хоёрт бол би ингээ маш их баярлж байна. Ягаад гэвэл би үргэлж хүсдэг. Бас надад байсан нэг юм одоо имзэг зүйлч одоо манай баг ихч Солонгостой байна. Нэг нүгэл яри тий. Манай найз охин бас гаднаас боловсрол эзэмшнэгээд явж исэн. Ер нь бол хүн ингээд хайртай хүмүүсээс ингээд одоо нэг хол байна гэдэг чинь амар хэцүү байхгүй. Гэтэл үргэлж багаас байсан хүсэл маань Монгол хүн гадаад руу яваад боловсрно гэж байгаа шиг гадаад хүмүүс Монгол руу ирээд боловсроё гэдэг тэр ирээдүг заавал бүтэн шүү гэдэг юм энэ дотор ингээд явж идэг байхгүй. Ер нь хэрэглэж явж хэдүүлгийнхээ зорилго ингээд гоё нийлж байгаа юм. Тэгэхээр хоёрын энэ сайхан үйл хэрэгт амжилт хүсье. Тэгээд хоёр маань гоё тэнгэрт итгэгдэж, газар дэвэгдэж, төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүнлэгдэж яваарай. Тэгээд үйл хэрэг нь одоо сайн үйл мөнхийн дагуул нь болог. Сацус муу явдлууд барааг нь хараа цогтгээ. Ямар гоё өрөөлөө. Гайхамшигтай байлаа. За баярлалаа ингээд подкаст маань дуслаа.